За хоёлоо ер нь жоохон традишнл эхлэнэ эхлээд санчрын үг түүх санчир гэж юм бэ гэдэг талаас нь бас таньдаг хүмүүс ч байгаа сонсож байгаа танихгүй хүмүүс ч байгаа. Тэгэхээр одоо хит нутаг хаана вэ? Эрэг зориг юунд вэ гэдэг шиг өөрийгөө танилцуулаад манай санчир бол бас нэлээд нийгмийн шинжилгээ ухааны хүрээнд бол маш олон өргөн туршлагатай юм хүн байгаа. За тэгээ ажлын дээр судалгааны юм туршлагатай хүн байгаа. За тэгээд өөрийгөө танилцуулахаас эхлэе. Жишээ сайн бацгаана. Би яг их олон газар ажиллаж туршлагатай учраас бас янз бүрийн хүмүүс мэддэг гэж магадгүй. Гэхдээ ихэнх нь бол мэдэхгүй. Их олон нийт юм яриад байдгүй. Харин сүүлийн хэдэн сар жоохон итгэвчээд яваад яах гэдэг энэ нөхөр гэж магадгүй тэ хүмүүс. Хүн болгон хардаад байна ер нь бол ер нь бол хотын хөвгт. Тэгтээ тэр үе хотыг бол мэдж байгаа тийм. Манай хот гэдэг бол их томоо хэмжээний аймгийн төвшиг гэдэг байсан. Орон сууц гэр хороол их ялгаагүй тийм. Орон сууцнд хамаатансад нэрээд тийм жил тойроо ингээд эргэлдээ явчихдаг. Тийм үйл айлд өссөн. Хөхт эмээ өвөө дээрээ. Гэхдээ нөгөө талд нь бас мардсан. Орос сургуульд цэцэрлэгээс шахах орос хэл дээр ингээд юм уншиж судлаа боожоод тийм. Орос соёлоор тодорхой хэмжээний ингээд өссөн учраас юм тийм сонин бүтээгдэхүүн шуган тэр үе. Орос сургууль орос хэддүгээр сургууль? 14 сурсан тийм 14 дэх сургууль. За тэгээд дунд сургууль төгсөөд их марзаа. Тэр үед чинь хуульчд их модонд ороод ирсэн шүү дээ. 2004, 5, 6 оны үед тийм. Энэ хуулиар зүгээр тийм гэдэг тийм. Би болохоор жоохон өөр юм сонирхолтой. Тийм одоо бидний ярьдаг case study буюу тиймэрхүү түүх тийм бусад айгүй тийм баярлаг тийм хүмүүс энэ тентхийн соёлууд иймэрхүү нэг судалдаг иймэрхүү тодорхой нийгмийн юмлуудыг татагддаг байсан. Гэхдээ тэгээд тодорхой хэмжээний нийгмийн дарамт маяг орж ирээд гэхдээ тэр нь намайг шууд дарамтлсан гэсэн үг биш. Хүний өөрийн дотор тэр нийгэмд байгаа янз бүрийн юмыг дотох шүү дээ. Өөр юм болгоод өөрийгөө дарамтлагдаг нэг юм байдаг шүү дээ. Тэгээд би физик математикаар орос руу явж байсан. Сурах гэж. Оросын аль хот руу? Новосибирск. Их мардсан төв. За тэгээд физик математик 2 жил яг болоод 2 жил төгрөөгөө. Ер нь нэлээд агшинтахаас наагур ер нь залхаад чи Новосибирск болохоор Оросын нөгөө дорн техник гэдэг шиг шинжлэх ухааны академи 2 дахь түн байдаг газар. Тэгээд цөмийн тийм үү тодорхой хэмжээний мөргөлдөөн, зэвсэгт мөргөлдөөн дайм болох юм бол Москва, Петербургээс тийш тийм үү татна гэсэн юм зорилготой байгуулсан газар. Тэгэхээр дотор нь бол бункертэй гэсэн үг дагавар. Өвөл гадагшаа 3 сар амьдарч болно. За. Тэгс мөртлөө юм гоё тийм таа. Тэгэхээр Оросын Москва, Петербургээс бос бүх газрын ер нь бол гавлууд очиж зүгэлдэг. Нэлээд тийм хардкор хүнд маяг тийм газар. Би болохоор жоохон нийгмийн талын хүн учраас математик, физикийг гой жишээн дээр ингэ тайлбарлаж хийж олгодог тийм. Миний хөө байшин барихад наадах чи энийг ингээд тригонометр ашиглахаар ингээд юм би таас гэхээр дахиад боочтой. Ширээн дэргийн нөхөр өөрөө өөртөө яриад бичээд байвал би ингээд тэр чигээр хаягдчихдаг хөө. Гэхдээ яг жоохон суур байсан болохоор тэсэд явж байгаа тийм бараагүй. Тэгээд цаашаа за баруун руу ер нь явах хэрэгтэй байна. Ингээд Сингапур, Америкт очиж төгсөөд бакалавра. Тэгээд ирээд нэлээд салбарт ажиллаж байгаа өнийг өдөө хүрсэн байна да. Сингапур, Америкт. Америкийн хаан сурсан. Би ихэл Калифорнид очиод. Тэгээд аюу мардсан. Сургуультайгаа төлбөрийг дийлэн гэж очтой байлаа хөхөө хөхтөө. Гэхдээ дийлдэг үзээч. Тэгээд сургууль нь мяар сар гоо бүр хөдөөний гоё сургууль сурч ирсэн. Умар Дакотагийн их сургууль гэдэг. Мужийн их сургууль. Норт Дакота. Тэр үед бас аюу их монголчууд тийшээ явж исэн. Ямар ч шамаар явж исэн мэдэхгүй. Би бол нэг 23 эсээ ийш явуулж үзээд. Тэгээд ингэс чинь чам 70 өдөр орчим тэтгэлэг болгоё гэв. Тэгээ эхнийхэн дээрсэн сургуулиуд тэгээд явж байгаа юм да. Өөр арга байхгүй. Сонголтгүйгээр явж байгаа. Гэхдээ бас их гоё болсон. Аюу том азтай тохиолдсон. Энэ өнөөдөр би тэр яриатай ч гэсэн их холбогдох ба. Хөдөөний маягийн сургууль Америкийн юу гэдэг вэхээр багш нар буюу профессорууд нь паблиш хийх тийм үү. Энэ тэнд янз бүрийн хэлүүлэх хэрэгс дарамтгалдаг. Тийм. Тэр үнэхээр сайхан муугар хэлүүл тийм үү. Налаасан сайнэр хэлүүлэлтээр эрхчлөөтэй тавийн тийм хүмүүс байдаг. Тэгээ манай профессор Аримян нөхөр Америкт тасараа гэж болцсон дөрвж ирээд 2 дугаар дайны яваар. Пучигян гэдэг нөхөр байсан. Тэгээ тэр болохоор манай хичээлийн бараг 60 орчим байг заадаг айгуу сонирхолтой. Оо за нэг профессор уу? Нэг профессор. Тэгэл
өглөө бид 8:30-д очиод семинар лекц нь ялгагдахаар хоорондоо. Нэг өдөржингөө яриад хоорондоо тий. Тэгээ уншиж ирсэн юм аа нөгөөх нь ярина тий. Кино минь завсраар нь үзэн гарч орно. Сүүлийн үед одоо Монголд ирснээс хойш их сууж байгаас судалгааны ажлууд, янз янзын судалгааны ажил дээр сууж хамгийн онцлог сонирхуулахад одоо сонсогчдод сонирхолтой байж болох үз тийм хийсэн судалгааны ажлуудаас юм да. Яг мэдээж яг судалгаагаа яриад байхгүй те тэр судалгааны яг онцлог нь те одоо хамгийн өрмөц сонирн байж магадгүй гэсэн сонирхолтой үр дүнгуудын талаар би сүүлийн яг нэг сэдв төвлөрөх болоод утцаа 2023 нүүбэс гарснаас хойш тэгэхээр нэг сэдв төвлөрөхөөс гэхээс илүүгээр би чамд өмнө ярьжсэн нэг номны төсөл яваад байгаа. Тэр нь бол төр уус гэдгээс хамаарад ингээд тийм сэдвэн ингээд хөөгөө явах цааш иймэрхүү том байгаа. Тэгэхээр яг өнөө хүртэл би ингээд ажиглаад байхад нэг шинэ үе түүх гээ яриа л да. Бид 90 оноор зааглаад 91 оноор заагладаг тийм. Монголчууд өөрсдөө ерөнхийдөө бид нар чи ямар нэг бүтээч юу болоод байгаа вэ? Хаачих гээд байгаа вэ гэдэг талаараа системтэйгээр тийм салбарууд дээр тодорхой хэмжээний тийм практик жишээтэйгээр бодож судалж тийм уншиж тийм диалог өрнүүлж ингэж явсан нэгдсэн зэмнийг бүтээл ерөөс байхгүй байгаа байхгүй. Том манай социологийн аваргуудын бүтээлүүд бол байдаг системээр харах гэсэн тийм. Тэр бол гэхдээ хавахгүй гэдэг ч юм уу. Тэгээ манай социологийн сая сүүлийн хүнд самбуу номыг дээр орчуулсан байлаа. Тэд нар бол системтэй харах гэж хичээсэн юмнууд байдаг. Нэг юм хитэн. Тэрнээс яг өөрөөр бодох юм аа эсвэл монголчууд гадаад хамгаалсан PhD диссертац монограф болцсон нэг ганц юмнууд байдаг. Эсвэл гадаад судлаач нарын бичсэн. Том судлаач нарын бичсэн. Гэхдээ яг нэг сэдвт бүтээлүүд байгаа. Ихэнх нь хүн судал түүх мэдэр гэсэн юм лөө гэж авчтай. Тэгэхээр би ерөнхийд нэг юм айхтар хэцүү боломжгүй юм шахаан бич тань барьж авцсан гэдэг байна. Пандорагийн хайрцаг нээж ирсэн. Тэрийг өөрөө ороогдоод гарч чадах юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар ч үсэн би нэг юм гэж утсаа. Гаднаас нь ямар нэгэн байдлаар шахах тийм үү. Монголд бол их хариуцлага гэдэг. Тэгээ accountability байх хэрэгтэй учраас би яаж хийж байгаа гадаадын нэлээд томоохон их сургуулийн хэвлэлийн газартай холбогдоод тэнчнээс ингэ авчих юм намайг шахаад би гэдэг ямар ч зүйл дуусах боломжтой гэсэн нэг юм тактик мөн стратеги баримтлаад байгаа. Тэрийг бүтээх гээд одоо. За. Хоёулаа тэгвэл нэгэн тодоо юуны талаар л дээ судалгаа бол хаашаа чиглэж байгаа нэлээд тодорхой юм. Ер нь энэ төр улс гэдэг юмны талаар ярилцвал маш сонирхолтой болохоор юм л дээ. Төр улс гэж юу юм? За тэгээ энийг ер нь хэдийн янзын хандлагаар хардсан аль болох системлээд одоо санчирийн нэлээд одоо дурлж явж байгаа сэдвүүдийн нэг учраас энэ сэдвийг бас сонсогч нар маань сонирх байх тийм. Мэдээж бас сүүлийн үед их төвөгтэй юмуд болоод байна л да. Одоо нөгөө нийгмийн ухаан өөрөө бас нөгөө төлөв үнэн байгаад айгүй төвөгтэй. Тэгэхээр ингээ нэг ярьчихээр дараа нь худлаа ярьсан хэрэгт орох гэдэг. Тэгэхээр энийг бас сонсогч нар маань айгүй сайн бодох хэрэгтэй шүү. Ер нь бол нийгмийн ухаан дээр бид нар тодорхой нэг юм өнцгөөтэй эсвэл нэг тодорхой нэг аксиомын хүрээнд эсвэл урдч таамаглалын хүрээнд тавьж агаад гаргаж тавьдаг. Тэгээд тийм учраас энийг одоо нэг битүүрийн ярьж байгаа юм дотор нэг нь амар энэ л цор ганц үнэн гэсэн юм бол байхгүй. Одоо нөгөө Жорж Боксын нэг алдартай гэдэг чинь те all models are wrong, some are useful гэдэг шиг те бүх загварууд бол худлаа. Гэхдээ зарим нь бол маш хэрэгцээтэй байд юм а гэдэг шиг нийгмийн ухааны ч юм уу энэ хандлагууд ч гэсэн үзэл баримтлал хонлууд ч гэсэн худлаа гэж хэлэх юм бол бүгдийг нь худлаа болгох ч амархан. Гэхдээ тэглээгээ бид нар тийм юу байхгүй те одоо юу гэдгийг тэгж одоо тэгснийхаа дараа нэг таашаал авах гэдэг нэг тийм одоо нэг ач холбогдолгүй те. Тийм учраас бидний ярьж байгаа юм дээр тэр өнцгөр одоо сонсогч хандаасаа гэж хүсэж байна. За тэгээ санчрынхаа яриаг сонсцгоё. Тэнгүүд энэ дээр нэг юм гарт авшгаа. Би дахиад өөрөөхөө түүхлүгээс ороод магистрийн програм эхлээд тэгсэн чинь манай яг хөтөлбөрийг батсан профессор эхний хэд хичээлээ байдаг байхгүй. Тэг нэг юм хэлсэн бай да. Би тэрийг өмнө гадралдаг л байсан. Гэхдээ тэр айгүй сонирхолтой байдлаар бид нар илэрхийлэхгүй. Та манай сургууль юм уу эсвэл англид хамгийн жоох nerd хэцүү програмд ороод ирсэн байгаа шүү. Гэхдээ яг чиний саний юмд хэлсэн төстэй юм ярьж байгаа. Энэ нь нийгмийн судалгааны арга зүй гэдэг хөтөлбөр магистрийн хамт хэрэгжээрэй гэсэн үг тийм үү. Тэгэхээр бол та зарим нь яах гэж урьж ирсэн ч бидэхгүй байх тийм. Энэ бол яг дундаж хүн төгсчихэд асуудалгүй гэхдээ хариу чи үнэхээр их юм сурах гэж юу их юм сурах. Үгүй. Яагаад ч гараа авчих боломжтой. Тэгэхдээ миний нэг л та тийм инженериас авч гараасаа гэж бодож байгаа юм байна. Нийгмийн шинжлэх ухаан гэнэ, нийгмийн ухаан гэнэ, хүмүүнлэгийн ухаан гэнэ. Эднийг яг би нийгмийн ухаан гэдэг нэг базат батчээ. Энийг хүн ингээд сурахтаа илүү
хүний сэтгэлгээ яаж ажилдсан бэ гэдэг өнцгөөс нь харуул их баялаг болдог. Нөгөө талаараа хүний сэтгэлгээ ямар баялаг байж болдог, нөгөө талаас ямар муухай байж болдог гэдэг энэ асуултыг та ингээд банк бодоод юу гэж харьцуулсан байвал шал өөр болдог шүү. Тэгэхээр нэг үгээр базаад хэлвэл хүний сэтгэлгээний хязгаарыг мэдхийн тулд нэг явах асуудал юм. Бүр тэнэг хүний ч юм уу өдөр тутмын юм дээр буулгах юм бол ямар ч мэрэгэн цэцэн амт ирээд энэ ингэдэм маа гэдэг хэлэхэд та нар үгүй шүү, араа өөр юм байдаг шүү гэж хэлэх боломжтой болох. Ийм болоод гарч ивэл ингээд болж байгаа. Дараа нь тэгээ судлаач бодлаач та нар юу болно? Тэр бол зөвхөн хоёр дахь тэр би асуудууд гэж. Тэр энэ айгу сонирхолтой байр суурь байгаа тийм. Чиний түрүүнийг хөдсөн. Тэгвэл бүх юм үний юм уу гэдэг асуудал. Эсвэл бүх юм худлаа юм уу? Бүх юм худлаа гэдэг бол үнэхээр радикал те скептицизм те. Эсвэл юу нигилизм гэх юм те. Тэгээ бүр нөгөө хязгаар дээр байгаа. Тэгээ нөгөө хязгаар руу явчих. Тэгэхээр тэгвэл ер нь суралцж ер нь яах юм те хэдүүлээ. Тэгээд падал явна те. Бүх юм үний юм бол тэр чинь дач тэгвэл шашнаас яваад байгаа болж байгаа. Яг зөв. Тэгвэл хэдүүлээ буцаал те шашныхаа догмод очил тэгээд ямар ч юугүй те. Тэгэхээр бидний одоо яриад байгаа бүх юм энэ хоёр нэг дунд санжигнах хэрэгтэй болчихлоо шүү дээ. Яг зөв. Тэгэхээр төр улс төр ч гэсэн энэ төр улс гэдэг асуудлыг зөвхөн судлагдах уу гэж харж болохгүй юм шиг үлээ. Нэгдүгээрт. Судлагдах уу гэд харчих юм бол хүн өөрөө дотроо нэг иймэрхүү юм тийм шиг ба. Тийм тодорхой шийдэл ч юм уу нэг юм загвар ингээд тархин тодорхой хэмжээд хүсээддэг. Тэгээ ялангуяа орчин үеийн хүн эн чинь ингэсэн шүү дээ гэхээр тийм шүү дээ гэдэг гаргалгаа хайгаад байна гэж идэг те. Тэр нэг хэлбэрч үйж бол ямар ч үйж гэхдээ тодорхой хэмжээний гаргалгаа. Тэгэхээр төр улс тийм үү төр тулс юу гэж тодорхойлно үндэстэн улс одоогийн байдлаар яг судлахын тулд нэгдүгээр энэ төр улс гэдэг судлагдахууныг хэн яах судлаад байгаа гэдэг талаар бас гаргаж ирвэл их зүгээр юм санагдсан. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм өөрөөр хэлэх юм бол төрт улс гэдэг юм байна шүү дээ. Маш их сонирхолтой сэдв. Гэхдээ хэтэрхий комплекс. Энийг хүн болгон загварчлах гэж үздэг. Бараг нийгмийн ухааны дэг сургууль болгон тийм. Тэгэхээр энэ unresistible urge гэдэг шүү дээ. Даах тийм. Амсахгүй төвчин аргагүй юм нэг юм гэдэг юм хатгаад шүү дээ тийм. Тэгэхээр энэ төрт улс гэдэг асуудлыг хүмүүс тийм үүссэн хон дандаа дараа нь томьёолж, ингэтгэж, загварчилж ингэж явдаг бол яах вэ гэсэн нэгдүгээр асуулт. Үүсд ингээд препар хийгээд түүхэн явцдаг дайн даж нь болоод те анги давхрын мөрөлдөн нь болоод эсвэл уламжлалаараа ингэж явж байгаа ч юм уу те. Дараа нь төр ус ийм байд юм а. Бүх юм болоод явцсны дараа нь хэрэгтэй хүмүүс нэг тайлбар ингээд өгөөд явдаг. Нэгдүгээр тийм айгуу том ажил хийж байгаа. Тэгэхээр энэ нөхөр мета шинжлэх ухаан гэдэг чинь шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, нийгмийн ухаан гэдэг нь дээрээс нэг гарах юм бол тийм нэг сэтгэл зүйн юм иймэрхүү нэгдүгээр тийм яваад байгаа шүү. Нэгдүгээр асуудал хөндөх гээд байгаа. Эннээс улбаалах уугүй мэдэхгүй. Гэхдээ яг дараагийн асуудал болохоор за тэгвэл нийгмийн ухааны одоо хоёр том дэг сургууль гэх үү, эпистемологи гэх үү, эмийг яаж судлах уу, онтологи гэх үү, төр ус гэдэг чи юу юм те. Хандлага нэг нь функционал, нөгөөх нь функционал бус хандлага гэж явж байгаа тийм. Энэс өөр юмнууд байгаа. Гэхдээ хамгийн гол өнөөдөр яриад өнгөрүүл зүгээр нь энэ хоёр. Функционал тайлбар гэдгийг та бүгд мэднэ. Дотроо бас олон урсгалтай тийм. Урсгалтай гэхээр бас жоохон буруу ойлгоч магадгүй. Дараа нь базаад хэлж байгаа юм тийм үү? Хүмүүсийн сэтгэлгээний онцлогоодыг. Нэгдүгээр нэг нөхөр гарч ирэл би өстө функционалаар тайлбарлана гэдэг эхлэх үнэ ойлгомжтой тийм. Функционал тайлбаруудаар болохоор төр уустай холбоотой тийм бүтцүүдийг болохоор төр уус ямар нэг юм тийм үү? Функцийг биелүүлэх гэж байдаг. Тэр нь чинь капитализмын хүрээнд transaction cost зардлууд хэд өндөр байгаа учраас энийг төр улс ямар нэгэн байдлаар институт байгуулж болно. Transaction cost-ыг буулгана гэдэг юм те. Jean-Jacques Rousseau ч юм уу те. Эний мөн чанар бол угаасаа юм учраас төр улс гэж гарч ирж байгаа те. За Hobbes нь бол те угаасаа тийм би нэг алчих гэдэг усуд учраас функц нь ийм байгаа маа төр байхгүй болохгүй те. Энэ нь жоохон либерал тийм үү? Либерал нийгмийн гэрээний урсгалууд байгаа. Тэд нар ч гэсэн бас функционал. Эдгээр чинь за үнэхээр болохгүй маань хайдуулаа нэг юм дээр тогттой тоглоомын дүрмэн дээр ингээд төрийг байгуулчаа. Эдгээр ерөнхийдөө функционал тайлбарын хандлагууд яваад байгаа байхгүй. Энэ ч гэсэн нийгмийн ухаанд аюул их цонхилдог юм санагдаад байна. Энэний эсрэг болохоор хоорондоо их зөрүүтэй, онтологийн хувьд ч, психологийн хувьд ч те. Тэгс мөртлөө функционал бус маягийн юмнуудыг төр тулсан янз бүрийн зангилгаануудыг гаргаж ирж тайлбарладаг. Жишээ нь нэгдүгээр сонгодог бол Маркс те. Энэ угаасаа анги давхрын тэмцэлийн үүдэн төрт улс хэлбэрийн протоонууд одооны ч юм ингээд үсээ гараад ирдэг. Энэ анх нөхцөөс загварчилсан юм ерөөс байхгүй те. Эсвэл ямар нэгэн функц биелүүлж идэг жоох хэцүү. Яг функционал жоохон чанарууд байдаг марксизм тэр нь болохоор төрийг зайдаг нь ч явж байгаа суугаад нөгөөдхөө балбаж идэг гэдэг юм те. Гэхдээ Марксыг өөрөөр хараад үзэх юм бол функционал юмнаас гэхээс илүү тийм жоохон нон функционал шиж те.
анги давхаргын асуудлууд юм шүү дээ. Хэдэн 10,000 жилийн хооронд ингээд те хөдөлмөрийн зэмсэг гэлэгчтэй юм байна. За мэдээж тэгээд жоохон постструктуралист Фуко гэдэг ч юм уу. Илүү антропологийн тийм Джеймс Скотт гэдэг юм бол илүү тэрийг зүгээр технологи гэж харж байгаа. Технологи гэхээр за жишээ нь ямар нэгэн одоо тийм нийгмийн population гэдэг ойлголт байна. Population ямар байх хэвээр хөл өөрийн гэсэн нэг тийм чанаруудтай байх хэвээр болж. Тэр нь тэдэн систем ийм ядуу баян та. Тэгэхээр энэ өөрөө Фукогийн тийм постструктуралист чиглэлийн усуд болохоор технологи гэдэг байхгүй засаглалын буюу governance технологи. Чи зүгээр нийгмийг ангилж ийн гэдэг чинь нийгмийг автоматар үүсгэж байгаа эсвэл тийм огоорч байгаа эсвэл бүдгэрүүлж байгаа. Чи ямар ч сайн intentionтэй боё сэтгэлтэй байгаад ингээл ангилал ингээд өгөх юм бол тэр чинь нэг талаараа violence тийм одоо хүн бүр таалагдах хуваалт хийж чадахгүй шүү дээ. Гэхдээ энэ болохоор технологи тийм тэрийг ийм маш олон технологиудын тийм ямар ч төрлийн байж болно. Нэг тийм assemblage буюу цогц юм юу гэдэг. Тэгэхээр энэ non functionalist асуудлууд бас тэгээд ингээд дахиад урсгалууд ингээд өчөө ингээд явчих тийм аа. Тэр бол угаасаа ямар нэгэн функцээс илүү эхлээд гараа суудсан хүмүүсийн path dependent тийм аа. Өмнөхөөс хамааралтай ингээд цаашаа явж идэг тийм. Инерцээр явж идэг. Илүү шашны талаас нь тайлбарлаж болж байна. Шашны Макс Веберээр бол тийм. Шашны буюу charismatic authority буюу тийм. Илүү тийм та. Тэгэх юм. Тэгэхээр барагдахгүй болно ингээд урсгал гэхдээ яг үндсэн имийг яриад бол нэг нь энэ болохоор автомат нэг функцтэй байх хэрэгтэй тэгэхээр нөгөөх нь нөө араа өөр юмнууд байх хэрэгтэй тийм. Тэр нь болохоор бэлэгдлийн чанартай юмнууд байж болно. Гэхдээ энэ ямар нэгэн функцтэй гэсэн бол биш шүү. Гэсэн иймэрхүү юмнууд тоо. Тэгээ манад юу нэг яаж одоо төр улсын асуудлыг судалдаг гэх юм уу да тийм. Энийг манай эрдэмтэд ч гэдэг юм уу эсвэл манай одоо их сургуулиуд дээр байгаа бас нэг дэг нь юу аль чиглэл рүүгээ илүү дэгтэй явдаг. Эсвэл энэ хоёрыг хоёуланг нь авч яваад байна уу? Одоо би тайлбарлах гэдэг нь тэр л да одоо манай их сургуулиуд дээр аваад үзэх юу гэдгийг нэг хэсэг бол одоо нэг хэсэг эдийн засгчдэрийг би одоо эдийн засгаар ярьж кэнсчд гэж ярьдаг. Нөгөө хэсэг нь болохоор их тийм либерал юм яриад одоо юу гэдгийг арай нэг өөр либертарианч гэж яриад байгаа. Одоо нэг хэсэг манай мөстийн нөгөө хайкийн нэрмж танхим гэх тийм либертариан за яг либертариан гэдэг яг тэрний дунд бас нэг австрал нэг хэрэг хэцүү байгаа. Тэр чинь бас нэг яг огтлцох зэгүүд бас байдаг гэнэ. Австрал гэдэг чинь бас илүү нарийсаад ороод ирдэг. Тэгээд ингээд нэг хэсэг хүмүүс ч гэдэг юм уу. За нэг хэсэг нь бас нэг монетарист маягийн юм ярьдаг те. Илүү мөнгөний бодлогыг шүтсэн гэх нь хаашийн мөнгөний бодлогод их өндөр ач холбогдол өгдөг. Гэтэл одоо манай икон дээр ингээд аваад үзэхэд тэр фискал policy чиглэл рүү те одоо төсөв сангийн чиглэл рүү бол тийм судалдаг хүн их цөөхөн байдаг байхгүй. Гэхдээ яг энэний шалтгаан зарим талаараа аваад үзэхэд тийм сэтгэлгээний юу гэхээсээ л эдийн засгчдын хөвчлэн нөгөө нэг судалгааны арга зам өгөгдөлтөө захирагдаг. Одоо өгөгдөл баг эзэн шиг байдаг байхгүй. Өгөгдөл байхгүй судалгаа байхгүйгээ зогсчдаг төрлийн хүмүүс учраас магадгүй нөгөө мөнгөний бодлогын судалгаа яагаад хөгжсөн гэхээр төв банк илүү өгөгдлөө их нээлттэй айгу ингээцэстэй тавиад эхлэнгүүд тэр чиглэлийн судалгаа нөгөө хөгжих нөгөө суурь нь айгу гой бүрдсэн. Сангийн ам бол одоо би сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо намайг багш байх үед ч гэдэг өмнө бол одоо сангийн амны мэдээ бол төв банк шиг тийм нээлттэй биш байсан учраас нөгөө фискал хоёрдугаар нөгөө улс төрийн эффект байгаа тийм. Төсөв сангийн бодлого бол өөрөөс өнөө маргаашгүй бидний амьдрал бөмбөнгөл ороод ирдэг. Мөнгөний бодлого бол яг тэ нэг хүү дээш нь доош нь болох гэдэг бол яг одоо бат доржийн амьдралд бол айгүй хол сонсогддог учраас төв банк бол датагаа их нээлттэй өгчдөг. Сангийн ам бол жоохон дараад байдаг ч юм уу заяа. Ер нь яг зүгээр ийм юмнаас болоод яг тийм сэтгэлгээний гэхээсээ илүү зүгээр ингээд датаны нуусуудыг ингээд нөхцөл байдлын хүмүүсийн ийм байдлаар хэлбэржүүлсэн юм болов уу гэдэг тийм болоо. За яг түүн луга адилаар манай энэ төрийг судалж байгаа одоо энийг түүхэн талаас нэг гэсэн хүмүүс харж байгаа. Антрополог талаас, социолог талаас ч юм уу эсвэл бүр одоо улс төрийн улс төр судлалын ч гэсэн нэг тодорхой хэмжээнд харж байгаа. Тэгэхээр энэний орон зай ер нь өнөөдрийн төвшөнд ер нь ямархуу байдалтай байна. Аим шиг хэцүү асуулт л дээ. Айгу мета асуулт хариулт байна. Зүгээр надад тэгж epistemolog маягийн тийм юм эхлэхээс өмнө pre-epistemological маяг тэ онтологийн төвшөнтэй гэх юм бол ер нь юу угаас байдаг лээ гэсэн нэг асуулт байгаа шүү дээ. Тэр нэг хүн эргэлзээд тахааргүй төр гэж угаасаа л байдаг гэдэг асуудал ерөөдөө тэр чигээрээ доминант юм шиг байгаа манад. Яг тийм төвшөнтэй гэсэн одоо ерөнхий төрчин угаасаа юу лээ гэхэд Монгол хүн тэ дундаж би амар ерөнхийлж магадгүй шүү. Гэхдээ ингээд тийм нэг амар дата мата байхгүй. Гэхдээ ингээд харахад бол угаасаа л төр байдаг шүү дээ. Байсаар ч epistemologos өмнө гэсэн үг шүү дээ. Бүр тэ ингээд
байсаар ч ирсэн Монгол төр бол те. Тэрийг болохоор янз бүрээр яг одоо те угшилтай функцийг нь тайлбарлаж ах шүү. Тэ мөнстер байгаа ч юм уу Монголын те социологийн танхим ч юм уу те манай социологчид улс төр судлаач нар ч юм уу те тэрэн дээр бол надад нэг тийм байх ёсгүй юм биш шүү. Гэс нэг тийм надад ер нь харагддаг байхгүй. Үнэртэй үзэгдэх юм байна те. Тэгэхээр тэрэн дээр нэг асуудал байхгүй юм шиг байна. Тэг манай уламжлалтай ч холбоотой баг те. Төр гэдэг бол угаасаа бараг онтологоос өмнө ч байж магадгүй асуудал байдаг. Тэгэхээр яг тэрнээс цаашаа сонирхолтой асуулт нь энэ болчиход байгаа байхгүй. Одоо төрийн сүлдний өршөөч гэх юм уу те. За ингээд төр гэдэг үг чи өөрөө төрөх гэдгээс гаралтай гал ингээд ярьдаг төрлийн хүмүүс байгаа гэж. Нөгөө талд нь одоо 10 жилийн хүүхдүүдийн ерхий болсон сургачийг аваад зөвхөн төргээд тавингууд нэг төрийн тамын шин чанар ч үлээ би одоо маркетинг дээр тэр нэг газар нутгтай хүн амтай хуйлтай гал ингээд нэг илүү миний харангуут тэр нөгөө функционал маягийн юм гэдэг илүү их ингээд дуртай бичсэн байгаа байхгүй. А би одоо бодохдоо ингээд функционал бусмаар нь ингээд бичсэн юм ингээд бодох ингээд одоо өдийг хүртэл ингээ энгийн сургачгууч гэдэг юм уу те 10 жилийн их сургуулийн нэг энгийн сургачуудыг аваад үзэхэд энэ дээр нөгөө тайлбарууд нь үнээр гарч ирв. А гэтэл эргээ бодохоор те төрөний ярьснаар төрийн сүлдэн үршээгөө ярих тэнд бид нар ерөөсөө функционал юм ярихгүй шүү дээ. Байдаг юм. Тэ одоо тэ тэрийн ширээ бид тэр өмнө байна гэдэг шиг хэмжээнд яриад байгаа. Одоо бүр тэрний нөгөө талаар нь ярихаар бүр ингээд ярихаар төр гэдгийг зарим талаар хүмүүс ойлгохдоо бол төр тэнцүү баг улс гэдэг үгтэй ойлгож тэ. Одоо шинэ төрийн дуулал гэдэг үг байна тийм. Гэтэл энийг бид нэр гадаад хэл рүү орчуулахаар national anthem гэдэг англи үг байгаа тийм. Nation гэдгийг төр гэж үзэх үү, улс гэж үзэх үү тийм. Одоо National University of Mongolia гингүүд энийг бид нар улсын их сургууль гэж үзэх үү? Эсвэл үндэсний их сургууль гэж үзэх үү? Эсвэл төрийн их сургууль гэж үзэх үү? Тэгэхээр нэг бид нар энэ дээр нэг энэ нэр томьёог бол яг зөв би энийг нэр томьёог салгах гэх гээд байгаа юм шиг л. Гэтэ ингээд бид нар янз янзын байдлаар ингээд хэрэглээд эхлэнгүүд магадгүй энэ дундаа төөрөөд байна уу да гэж тийм. Одоо сүүлийн улсын наадам гэхүү төрийн наадам гэхүү гэдэг яриа айгүй хурц сая наадмаар өрнөлөө шүү дээ. Тийм өрнөсөн байхгүй. Улсын наадам юм уу төрийн наадам юм уу? Энэ чинь төр эзэмшээд байгаа юм уу? А төрийн дуул юм уу? Улсын дуул юм уу? Дахиад асуулт тийм. Гэтэл зүгээр ингээд жоохон юу ухраагаа тийм цаг ухраагаад үзэхээр би одоо нөгөө Ламсрынгийн Мөнхөрдөн багшийн сүүлд бичсэн ном бичлээ. Би тэр нэг судалгааны ажил дээр байсан. Өөрөөр хэлбэл Монгол манж хоёр бол одоо нэг холбооны улс байгуулсан. Тэрэн дээр нэг тийм сонирхолтой үг төр нийлэх гэдэг үг байсан байхгүй тий. Төр нийлэх гэдэг тийм нэр томьёо орж иж байгаа. Тэгээд аваад үзэхээр тэр чинь бол тэр юун дээр бол одоо улсаа нэгтгэх гэдэг юм уу. Хоёр улсын холбооны маягтай болъё гэдэг. Одоо энэ бол Мөнхөрдөн багшийн гол гаргаж байгаа үнцэг шүү дээ тий. Нэг манжууд нь орж ирээд хятадыг эзлэнгүүтээ Монголыг колончлсон гэдэг бол сүүлд нь одоо сүлд зөвлөлтийнхний бараг ингэж оруулж ирсэн маягийн юм аа гэдэг ингэж хэлж байгаа. За энэ яриагаа товчлоод хэлэх юм бол одоо бид нар ингээд төр гэдэг ойлголтыг соёлоо бол илүү нийгэмд байгаа институт юм уу? Эсвэл энэ бол яг төрийн нийлдэг төрийн дуул гэхээр улсын дуул гэдэгтэй адилхан гэж ойлгох юм уу? А гэтэл одоо бүр англи дээр их гоё гош nation state тийм. Манай бараг төр болчих гээд шүү дээ. State нэг төр тийм. Нөгөө талд дахиад nation тийм. Nation гэхэр улс. Тэгэхээр яг бид нар бол үндэстэн улс гэж яриад байгаа. Дахиад үндэстэн гэдэг үг нэмэгдээ ороод ирж байна энэ дээр. Тэгээд иймэрхүү асуултууд бидний дунд монгол хэл дээрээ бид нар ингээд холиод хэрэглээд эхлэнгүүт яг нарийн ширийн юм ярих гэхээр хүн бараг өөртөө таалагдах нэр томьёо руугаа ч гэдэг юм уу таалагдах байрлалыг авч ягаад тэрэн дээрээ ингээд нэг тийм окопхоо хавчдаг ч гэдэг юм те нэг юм нуувч ухаж байгаа тэрэн дээрээс үзэлцээд тэгээд тэр нь жоохон тусгай болчиход байгаа юм л да. Яг зүгээр энэ дээр одоо бид нар ер нь яг яаж харах хэрэгтэй юм болоо энэ төр үндэстэн улс гэл хоёул угаасаа нэг тэр сэдвийг хэлсэж төр улс гэдэг сэдвийг хөндөж байгаа учраас энэ дээр санчир ер нь юу гэж бодож байна? Зүгээр нэг тийм юу юм шиг байна. Жохон задлах юм бол энэ юу чухал байна гэдэг эренби асуудал юм шиг байна. Тэгэхээр аюу субъектив байгаа юм тийм. Тэрийг нэг л гаргаж ирэх гэдэг шүү дээ. Чи өөрөөгөө юу гэж нэрлэж чинь гэдгээр чамд юу чухал байна би гаргаж ирж болно шүү дээ. Өнөөдрөө би судлаач гэдэг юм тийм. Чи тэрийг илүү чухалчлт юм байна. Эсвэл тийм илүү прагматик тийм. Өнөөдөр тэрийг ингэж гаргаж ирмээр байгаа юм гэдэг ч юм уу тийм. Ямар нэг юм өгүүлэх гэдэг тийм агуулмжтай санаанд тийм. Тэр монголчууд өөрсдөө ямар төрлийн ус юу гэж бодоод байгаа гэдэг тийм аюу холбоотой юм санагдав. Мөнхөрдөн багшийн гараад ирж байгаа тийм. Чинээсээ ярьсан юм бол тэр шүү дээ. Төрт ёс гэдэг асуудал бол цусны асуудал биш тийм. Илүү ясны асуудал гэдэг. Тэрийг дэлгэрүүлвэл энэ илүү төрт ёс гэдэг тийм үү. Тэнчнээс ингэж боломж ирсэн ийм байгаамаа. Энэ Чингисид тэгээ Чингисидтэй холбоотой ямар юм байна. Энэтэй холбож өөрснөө ойлгож ивэл тэр болохоор цус тийм омог
тэр бусад асуудлаас үл хамааран тэр бол Чингисийн төр тийм. Энэ нь болохоор төрд улс гэдэг нэг юм явсан шүү дээ Монгол. Манай социологч тийм хуучны хайгуу хэнийг ярьдаг байсан. Чингисийн төрд улс гэдэг. Тэгэхээр төрд улс гэдэг нь улс нь эренбээр хоёрт орчод байгаа байсан тийм. Нэг талаараа. Тэгэхээр улс гэдэг бол тэгэхээр айгүй модерн концепц гэдэг энэс гарч ирээд байгаа байхгүй. Бид нар чинь өөрсдөө модерн өнөөс өмнөх юмтай холбож үзээд тийм. Тэрнтэйгээ холбоотойгоор легитим чанар олох гэж хичээгээд байсан шүү дээ. Эзэнт гөрний тийм. Яхахгүй юмтай осууд тийм. Тэрийг дааг хайж идэг тийм. Улам ухраах гэдэг. Тэгэхээр улс гэдэг асуудлыг тэр үед яаж тодорхойлж ирсэн сүүл хамааран төрчин өөрөө ингэж үүссэн тийм. Ийм тийм. Уламжлалтай ийм газраас ингэж ирсэн төрөй байгаа шүү манай тийм. Тэр мөнхөрд маш яриад байгаа ч тэр тийм. Дайчин улсын асуудал гэдэг энэ маргаал оруулах гэдэг би хараад байгаа байхгүй. Тэнгүүд орчин үеийн үндэстэн улс гэдэг асуудал чинь манайхаас жоохон ондоо юм шиг хараад байгаа байхгүй. Үндэстэн улс болохоор капитализмтай харахгүй салшгүй холбоотой болчиход байдаг тийм. Капиталист барууны гэхэр хүмүүс айгүй гэдэг л дээ. Ялангуяа эрдэмтэд барууны улсуудын биш тэ гэдэг. Гэхдээ би болохоор яхахгүй баруунаас гарч ирсэн юм чинь гэж ярмаар байдаг байхгүй. Тэр үеийн үндэстэн улсын динамик тийм их өөр. Тэр хоорондын нөхцөл Европын тийм. Тэгэхээр үндэстэн улсуудын өөрөө дифференциац хийж гаргаж ирсэн тохиолдол манайхаас ондоо харагдаад байгаа байхгүй. Гэтэл дахиад нэг тийм дилемма үүсэж байгаа тийм. Бид нар ч орчин үеийн нийгэмд амьдардаг тийм. Нүб тийм гişэн улс өөрийгөө юу гэж нэрлээ явуулах юм бэ тийм. Тэр нэг тийм айхтар тийм томьёо гаргаж ирээ шийдчих юм биш. Энэ бол нөгөө тийм үзэл санааны тийм асуудал юм чинь тийм легитимизацийн асуудал. Бид нар өөрсдөө юу гэж харж байгааг асуудал гэж л хараад байгаа. Тэгэхээр энэ дээр зүгээр бид нар тийм нийт улсын Монгол улсын иргэд нийтээрээ ч гэдэг юм уу. За энэ улс энд байгаа улс төрийг манлайлж байгаа хүмүүс байж болно. Оюун санааг манлайлж байгаа хүмүүс ч гэдэг юм уу те. Эдгээр дээр одоо би одоо их л нөгөө нэг мэрэгжлийн онцлог дахиад гарч ирж байна л да те. Энэ дээр нэг тийм ерөнхий нэг тийм консенсус маягийн ч гэдэг юм уу те. Нэг ерөнхий нийтээрээ за нэг ингэсгээ харчи. Энийг бол одоо хэдүүлээ нэг ийм байдлаар авч явчих. Магадгүй одоо түрүүний хоёулыгийн ярьжсэнээр ингээд төрийг авч үзэхдээ бид нар ингээд түүхэн хандлагаас нь замлыг хараад ингээд тайлбарлаад байсан бол буцаага нөгөө төрийг бүтээх гэдэг тийм нөгөө юм дотор чинь хөндлөнгөөс харах биш өөрөө оролцоод явж байгаа бид энэ цаг үедээ тэнгууд өөрсдийнхөө төрийг ч гэдэг юм уу эсвэл өөрсдийнхөө улсыг бүтээх гэл одоо яг тиймэрхүү өнцгүүд цугалцдаг та зарим нэг хүнээс гэдэг яг тэр цугалцж байгаа нь зүгээр заримдаа бол зүгээр нэг тийм юу гэдэг юм дээ зүгээр өөрийнхөө үйлдэлийг зүгээр цайруулах эсвэл нэг жоохон оппортунистик юм хэлэхдээ нэг тийм хэрэглээд байгаа нь бол надад жоохон таалагддаг байхгүй юу. Энэ бол Монгол маягийн Монгол өөрийн гэсэн өрмөц одоо юу гэдгийг нэг тийм хийх хэрэгтэй гэдэг ингээд ярьдаг л да. Би тэрийг зүгээр ямар тохиолдолд их тэр зүгээр санагддаг хэрэг тийм улс өөртөө яриа те нэлээд тийм тулхтай юм ярьж агаад нэлээд олон юм угсарсныхаа дараа нэлээд одоо суур юмнуудыг харсныхаа дараа тийм хэлж ивэл би тэрийг бол нөгөө юу хэлэх гэдэг нөхөр ядаж нэг тийм учир зүйтэй те рационал гэж хэлдэг шүү дээ. Нэг тийм тодорхой нэг гидэн одоо юу гэдгийг юмнуудыг ажигласны үр дүнд эсвэл юу гэдэг өөрөө нэг тийм тодорхой хэмжээнд бодсны гэлгүй тэгэхгүй зүгээр л одоо нэг за би одоо нэр дурдаад яах вэ гэдэг сая бол одоо юу гэдэг нэг эвслийн засгийн газар байгуулсныгаа энэ бол Монголын онцлог Монголд энэ тохирно гэдэг би тэрний одоо жоохон үгүйсгээд наа чи ингээд нөгөө нэг засаглал хуваах онол монл гэдэг энэ юмтай ингээд зөрчлөх нэг хэрэг чи барууны юм яриад байна барууны юм чи манай Монгол төрд бас тохирохгүй гэж болно штэ гэдэг ингээд эхлэнгүүд нөгөө хүн маань айгүй хүнд байдал гэж тэр хүн магадгүй нөө засаглал хуваах онлын өөрийн анализ хийгээд үнэхээр Монгол тохирохгүй юм байна гэдгийг одоо суурийг гаргаж ирээд тийм учраас бид нар магадгүй энэ коллишн маягийн юм хийгээд гээд ингээд тийм улс уртаа юм ярьсан бол би одоо тэр хүний үгийг тийм жинтэй хүлээж авах гэдэг. Гэтэл нөхөр бол зүгээр нэг тийм зөв миний хардлагаар бол те би их зөөлөн ярьж байгаа шүү. Миний хардлагаар бол зүгээр нэг өөрсдийнхөө улс төрийн оппортунизм зүгээр нэг улс төрөөс ашиг хонжоо хайхаж байгаа юм Монголын ийм өвөрмөц кейс юм гэдэг ийм үгээр халтгавчлаад эхлэхээр энэ маань зүгээр нэг улс төрийн хэрэгсэл болоод эхэлж байгаа надад бол их одоо нэг аимшигтай санагдаж эхэлж байгаа байхгүй юу. Одоо нэг хүмүүсийн амийг таглах хэрэгсэлтэй маш амархан таглалж байна шүү дээ. Зүдрэх хэмгөө хүмүүсийн амийг таглаад байгаа байхгүй. Тийм учраас л одоо би нөгөө эрэлхийлээд байгаа нь юу гэхээр бидний энэ дээр нэг юм одоо юу гэдэг нэг юм нэгдмэл ойлголт нэг ялангуяа энэ оюун санааныхаа хүрээнд энэ дээр бас жоохон буцаагаад имхлэх чиглэлийн юм байх хэрэгтэй юм болов уу гэж дотроо боддیں۔ Тэгээд тийшэл яваад байгаа шүү гэж. Тийм тийшэл явах хэрэгтэй юм болов уу? Мэдээж
бид нар социалист төр шиг одоо үндсэн хууль дээр авчиад Монгол ард дээр өсөлт нам бол нийгмийг чиглүүлэх цорынгоос хүчин зүйлдэг шиг одоо хатуу юм бол угсаж болох. Гэхдээ гисэн хэдийш одоо бид нар чинь би баашгүй функционал юм хэлэх гэдэг төр улс байгуулагдах чинь бид нар чинь төгрөг гэдэг мөнгөнд дэмдэгдтэй тэр транзакцийн зардал хэлсний зардал бууруулах гэдэг шиг зарим нэг юм бид нар хийхэд бас нэг хэлний зардал буулгахгүй өнөөдөр улс төрийнхөө төвшинч тэр одоо юу гэдэг нийгмийн оюун санааныхаа төвшинт тэр бид нар ингээд нэг тийм эзэнгүй хайл гэдэг шиг те ингээд 100 задгаа 60 хагархаа яг хөө би тэр олон ургалч гэдэг үгээр их хаах гэдэг шиг байна. Олон ургалч үзэл санаа гэдэг байхгүй. Би болохоор олон ургалч үзэл санаа yes байж болно. Тэгэхдээ олон ургалч хамаагүй зүгээр үндэслэлгүй одоо үлгэр яриад хэлэх юм бол энэ юус олон ургалч биш их тийм холион банда шиг юм болчиход байна шаарад байгаа байхгүй. Нөгөө заваа нэг үг гэдэг чинь хүн болгон opinionтэй юу гэж болгомоор юм бэ? Сүүлийн үед opinionтэй өнцөг мөнцөг гэдэг их балаа болоо гараад ирсэн сүүлийн үед. Миний өнцөг болгээл те. Тийм учраас чи намайг хүндлэх ёстой гэдэг ч юм уу те. Opinion тэнгууд тэр бодлоо яриад байгаа юм уу? Яг юу яриад байгаа нь ойлгомжгүй. Opinion л гэдэг нь би бол opinionтэй байх хэрэгтэй. Тэнгууд амар нэг үг байна шүү дээ. Everyone has an opinion just like an arsehole гэдэг шүү дээ. Хүн болгон тийм болгон бүхний нөхтэй. Тэрийг ихтэй би онцгой хүлээж авах хэрэгтэй гэдэг нь бас хэцүү тийм аа. Арчилсан нийгэм бол тэр чинь тодорхой хэмжээний хилцүүлэг байх хэрэгтэй. Тэр нэг юм илтгэхэд байгаа манайд ерөөсө хилцүүлэг байхгүй гэдэг гэдээс шалтгаалаад байгаа шүү. Тэгэхээр нэг бодцсон юм аа. Энэ чинь миний бодол. Хүн болгоны бодлыг хөндлөх ёстой. Тэгэд бүх байхгүй аргумент тагдлаа гэдэг байгаа байхгүй. Надад энэ бол амар юм санагдаад байна. Фашизмын үед ч гэсэн ийм л байсан баг. Тэгэхээр илүү олон ургалч байдлаараа тийм хаах гэдэг шүү дээ. Дебатыг тийм үү? Тий, зүгээр олон ургалч гэдэг үгээр ярьж байгаа. Ингээл тас гэл тэ. Үгүй намайг хөндлөх ёстой. Тэгэл болоод. Тэнгүү тэр нь амар шүүмжлүүлээд байгаа барууны cancel соёл ба шүү дээ одоо тийм. Нөгөөх нь юм ярьж амжаагүй багт маа гэж cancel хийсэн байдаг тийм. Чинь тэр дотор нь өчтөн өөр хэлбэг цаамт одоо гарч ирээд ингээд тэгвэл юм чи нөгөө хитрээд ямар ч эрүүл ухааны алдахаар яадаг байдаг. Тэр түрүүнийхээ юм хоёул кэс буцаад ороход би болохоор ингэж хараад байгаа. Ер нь эрх мэдэл гэдэг асуудлыг монголчууд ард иргэдэн тийм Монгол түмэн хаанаас хайгаад идэв. Легитим чанар гэсэн үг шүү дээ. Элитүүд нь бас хаанаас хайгаад идэв. Яг одоо хаанаас хайгаад байгаа гэдэг ч юм уу тийм. Энэ асуудал руу орчвол нөгөө нэг төр улс гэдэг чи юу лээ гэдэг асуудал нөгөө талаас нь хөх гэдэг байхгүй. Нэг талаараа нэг тодорхойлох гэдэг биш те. Нэг талаас нь хөвгөөд бацах гэдэг шүү дээ. Хонио болж байгаа юм шиг те. Тийм нэг хураагаа ингээд те. Тэгэхээр сүүлийн үед бол улс төрийн элитүүд ардчлал гэдэг асуудлыг тийм их баг ярьж эхэлж байгаа шиг байна. Энэ бас яг дата одоо байхгүй шүү. Гэхдээ зүгээр нэг 10 минут Google search хийгээд үзэх юм гараад иж магадгүй. Айгу амархнаар те. Ардчилсан улс шүү гэдэг легитимизац ер нь их багасаад байгаа юм санагдсан. Тэрэн дөрөв тийм өмнөх түүхтэй шүү. Эсвэл тийм шашинтай шүү тийм. Эсвэл нөгөө талаараа ийм шашны ийм хүн маань монголчууд ийм гаргаж ирж юм да гэдэг нэг голон төмний сентимент тарч юм уу. Негатив тийм space боё тийм. Байх юг ярихгүй байгаагаас бас гаргаж ирж болдог шүү дээ. Энийг гэдэг ч юм уу маш олон төрлийн байж болно л да гаргаж ирэх арга. Тэгэхээр нөгөө эрх мэдэл гэдэг асуудал нь легитимизацад ингээд энэ тэндээс хайгаад ах шиг байна. Нэгдүгээр тийм үү. Тэр улс гэдэг асуудлыг тийм үү. Тэрний угшлыг нь урагшлуулж эсвэл тийм түүхэн нэг газраас тийм өөрөө идеологтой ойрхон нэг газар руу зоожгаад энэ чинээс ихээс шүү гэсэн тулаан явж байна. Энэ бол мэдээж тийм онцгой юм биш. Хүнтэй улс болгонд л байдаг зүйл. Нөгөө тал нь шашин spiritual асуудлуудаас гаргаж ирэх гэж байгаа шүү тийм. Тэр мэдээж 10 дугаар богд дээр талбарт том болоод өнгөрцсөн дээр нь тийм. Элитүүд нь ханаа сайж ийн гэхээр тийм шашин гэдэг асуудал руу аягүй их орж эхэлж байна. За одоо саяны даншгийн асуудал гэдэг байна. Тэгээд социализмын үеэс өгшөлтөн нутгизм энэ лөө нэлээд бүр ингэж хатааж ах шиг байна. Энэ жоохон эрүүл бус тал руу гэдэг орох шиг миний адж байгаа. Тэгэхээр энэ нөгөө улс гэдэг асуудлыг манай нэгдсэн фрагментац энэ дээр харагдаад байгаа болов гэсэн нэлээд аюул төрөөд байгаа байхгүй. Би нөгөө хоёроос нь бол тийм амар юм болгоомжтой. Нутгизм бол амар эйгүү санагдаж эхэлж байгаа. Тэгэхээр тэр тал руу тийм үү фрагментац хуваагдсан асуудал нь тэрлүүгөө ороод байгаа эйгүү шахнууд гэснийг юм харагдаж байгаа. За ард иргэд дээр сентимент ямар бол сүүлийн бүх судалгаан дээр улс төрийн нам төрийн институт гэдэг юм ингээд улам шалан дээр ороод байгаа шүү дээ тийм. Тэнгүүд тэр чинь төрийн илэрхийлэл. Тэнгүүд бус талаар яаж юм хэрэг надад дахиад тийм тархаа батрах юм шиг надад байхгүй.
төр бол Монгол төр одоогийн байдлаар тийм социалист маягийн патерналист юм. Би ч нийгмийг мэднэ тий ингэн гэдэг асуудал ерөнхийдөө аягүй олон юм дээр ингэ барьж байна. Нийгмийн халамжаас болоод янз бүрийн юмнууд гарч ирж байна. Тэр нь яаж мэддэг вэ? Ихэнх ард иргэдэд төрийн албан хаагчтай харагдах мэддэг. Бүр доошлоод хорооны ажилт дээр ч бодож байна. Оо тэгээд ингэ шүү. За гэдэг ингэ гэдэг интеракц тийм үү? 10-9 хүүхэд нь стил байгаад байгаа гэдэг надад аяг одоо төрийн асуудал дахиад нөгөө гарч нь маш том хэвээр ингээд байгаа. Гэхдээ тэр нь аягүй онцгой. Чанар гэхээс илүү яг социалист маягийн инерц нь үлдсэн. Бүх төрлийн нийгмийн үйлчлэгээ бүгд ингээд байгаад байгаа шүү. Тэр нь ерөөс ихэнх нь чанаргүй ингээд байгаад байна. Хэлбэрийн хувьд байгаад байдаг. Coverage буюу хамрагдалтын хувьд бол маш өндөр хэмжээнд стил байгаад байгаа. Нэг талаараа тэр нь маш сайн төр байгаад байгаа тийм. Тэрний дараагийн асуулт тэгмээд ард иргэд дээр болохоор тийм легитим төрийн чанараа эрх мэдэл гэдэг болохоор тийм янз бүрээр бууж их шиг байна. Үдэл санааны хувьд бол төр гэдэг асуудал түрүү байлаа ярьсан. Яг л байгаад байгаа шиг байна тийм. Төрч угаасан байдаг зүйл энэ ширээ мэт онтологийн төвшин тийм. Хаанаас ирсэн яадаг төрөвлөө 10 дугаар богдмон ийм тийм ингэсэн төрмөн тийм. Гэсэн легитим тийм символик бэлэгдэлийн ийм их легитим чанар мэдээж маш худлаа гэсэн үг шүү дээ чинь тийм. Эсвэл үр дүнгүй тийм юу гэсэн үг шүү. Энэ бол хэрэгтэй. Энэ төр уусанд байгаад нь нөгөө талаараа нөгөө өдөр тутмын бид тийм ам хамаар талахтай үйлчлэхэн дээр яригдаг асуудал дээр төр бол ингээд зарим дээр нь байхгүй, зарим дээр нь зориудаар байдгүй. Ингээд зарим дээр нь хүчтэй орж ирж дагалах барж ирж орж идэг. Selective төр гэж би ном дээр тийм selective төр тийм. Тэр нь хоёр юм гаргаж ирээд дараа нь хоёул ярьж магадгүй. Strategically absent. Стратеги байдгүй. Нэг газар амар байгаад төр бол ингээд бүр тийм мөрөн дээр ч гарч ирээ суц татварынхаа яаж залгаж ийн тийм сүлээ нэг газар болохоор төр минь хаана нэхэд өндөр нь ч байхгүй гарч ирдэг. Тэр бол стратегийн хувьд нэг талаараа тийм нөгөө талаараа бас мэдээж чадамжийн хувьд өдөртмийн хөтөж бас юм орж ирж байгаа. Нөгөө талаараа paternalistically present гэж болгоод байгаа байхгүй. Монгол төрийг тодорхойлохдоо нэг иймэрхүү ингээд төр зур төгсгч байлаа тийм. За хоёлоо төр улсын талаар нэлээд ярилцлаа тий. Төр улс юу ямар хөө байдیں۔ Төр улсын хөгжлийн талаар ярьж ирсэн. За манад бол бас идэд асуудлууд байна. За би бол буцаагаад бөөгнүүлчихье гэдэг яриаг нэлээд ярьлаа тий. Эдний ингээд бөөгнүүлээд аваад ирэх юмсан. Яг ахаад жоох үргэлжлүүлчих. Жишээлбэл төр улс гэдэг ойлголт гэдэг юм ингээд төрийн тухай ойлголт ярингууд манайхан ингээд төрийг ингээд нэг тийм дээрч гэдэг юм уу, доорч гэдэг юм уу, эсвэл янз янзын хандлага маань л да тийм. Зүгээр яг би хувьдаа яаж харж ийнэ гэхээр ингээд төр бол бидний ингээд дундаа босгоцсон одоо нэг тийм commonwealth гэж хэлээд байдаг тийм нийтийн нэг хөрөнгө тийм. Нийтээрээ байвал босгоцсон зүйл гэж харах их дуртай байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө ямар ард иргэд байна, тийм төр байна гэл нэг тиймэрхүү маягаар амар ингинжлээд хэлцдэг тийм. Ард түмэн их тийм соёлтой боловсролтой хүчтэй байх юм бол тэдний хийсэн юм чсэн сайн байж гэдэг. Мэдээж бид нар одоо Японы улс төрийн талаар ярихдаа нэг амар тий энэ японочдын талаар ярихдаа зүгээр л дандаа амар тийм гэгээтэй. Сая Японы эзэн хааныг ажиллагачсан тэр хүнийг ингээд хараад тий бид нар ч ерөөсөө тэр нэг тийм айгу сонирхолтой үр дүг авах тийм хэрэгүүд унгалагч нэг тийм дүр яваад байгаа юм шигтэй баг амилсан буддаа яваад байгаа гэх нь хологгүй тий тийм одоо төрөний хэлдгэр бол тийм легитим одоо нэг гравитас гэж ярьдаг те үн хүнд тийм ингээд дагуулсан яваад байгаа байхгүй юу. Япон улсын эзэн хаан ч байдаг юм уу. Эсвэл Японы засгийн газар ч байдаг юм уу те. Байнга тийм байгаагүй бах. Гэтэ одоогийн Японыг аваад үзэх юм болж идэх юм уу те. Ингээд ийм байна. Гэтэл манай өөрсдийнхөө төрийг харах болохоор ерөөсөө л ингээд хар бараан дүр байдаг те. Нэг хүн улс төрд явж байгаа чи идэж уух гэж байна. Нэг хүн төрд байх юм бол за чи яасан төрийн мөнгө идэ явж байна. Ерөөсөө нэг тийм төрд гэхээр бид нар нэг тийм хулгай нөөрлөлцсөн ингээ яг тодорхой хэмжээний ийм байдлаар. Тэгсэн хүн болго ингээд баба гэдэг гэрнээ ерөөсөө тэр нь өөрийнх нь амьдралын нэг хэсэг те. Өөрийнх нь байгуулсан шууд болон шууд тусаар байгуулсан зүйл бид ерөөсөө харахгүй авч үздэггүй. За нөгөө талд нь энэ дэр яг энэ дэр нөгөө гал дээр нь тос нэмээд нөгөө үхэж яваа төр дээр нөгөө талаас нь магадгүй манай нөгөө нэг либертариан нөхдүүд орж ирэхээр ерөөсөө төр ороод ирэхээр л энэ хамаг юмыг завхруулдаг гэдэг. Мэдээж тодорхой хэмжээнд бол ингээд завхруулж байгаа. Гэтэ одоо яг зөрүүлээд хэлэхэд тэгээд байгаа шүү дээ. Одоо хувийн хвшлүүд нь төрөө capture хийчлээ. Бариад авлаа гэдэг бол одоо ерөөсөө батны болчихлоо шүү дээ. Өсө төр гэдэг бол өөрөө ингээд эргээд бид нөгөө нэг компаниудын
одоо Японд бол зай бацуу тий Солонгост бол чай болов. Борхой бааш гэх тий. Тэгээд төрийг тэд нар бол яг л нэг уяаныхаа нохоо шиг ашигладаг өөрсөндөө хэрэгтэй юм а хийлгэж идэг ийм корпорат маягийн төрлөө орчуу гэдэг. Одоо би юу сонирхоод байгаа юм хоёулаа төрийн уламжлал үүслийнэ тэр юм ярьсан бол өнөөгийн Монгол төрийн мөн чанар ч явах тий байгаа байдал мөн чанар гэж хэлж мөн чанар гэхээр жоохон өөр болж байна тий. Манай төрийн байгаа байдлын талаар ярил л да тий. Тэгээд хоёулаа тэрийг ярьчаад магадгүй тэрнийг засахын тулд яах вэ гэдэг сэдвийг бас яриад тийм одоо сонсож байгаа хүмүүс бас нэг тодорхой хэмжээний тийм ихтгэл үнэмшил аваасаа гэж бодоод байгаа байхгүй одоо мэдээж байдал бол өстой нөгөө нэг X ерөнхий сайдын хэлдгээр амаргүй бай. Гэхдээ амаргүй байлаагээ бид зүгээр суугаад байж болохгүй хаана юу хийж болохгүй ямар оролцоо байж болохгүй хүн болгон ирвэх зэрэг түрүүний миний одоо яриад байгаа төр гэдэг зүйл маань яг л бидний тэр commonwealth-тэй гадаа байгаа зам талбай бүх юм бол бид нар ингээд эндээ нөгөө эзний сэтгэлгээгээр хандах хэрэгтэй болов гэдэг санаа тий. Угаасаа нөгөө демокраси гэдэг чинь өөрөө тэр demos гэдэг нэг гэдэг хүмүүс тэр хүмүүс краси буюу хүчээ авч ижил хүчтэй байж итгэвтэй байж ижил ажиллана үхээс биш. Нөгөө demos маань өөртөө хүчгүй болчих юм бол тэгээд тэр demos-ийн оронд нэг өөр нэг очиод краси болчих шүү дээ. Олигарх ч гэдэг аристократ ч гэдэг юм эсвэл бүр клептократ ч гэдэг юм руу хувирчин. Тэгэхээр бид нар яг энэ demos тий демокраси гэдэг юм авчулдахын тулд эсвэл авчулдаг ёсгүй ч юм уу тий ингээд айгу нарийн яриа болно шүү дээ одоо сүүлийн төрөний дурснуудын арчлал гэдэг үг юу сүүлийн бидний үндэсний сангаас арчигдах гэдэг байгаа юм шиг тий одоо эргээд зүгээр нэг сайхан ингээд тий хуучны маягийн социалист маягийн одоо сая Ховд аймгийн 100 жилийн нээлттэнд ирчихсэн бас их өнөр үнэрчилээ шүү дээ тий одоо янз бүрийн буцаж амьлуулж гарч ирэх тий тэгээд Улаангаас зүүх саяхан бас нацаг доржийн хөшөөнд Улаангаас зүүцсэн. За яг нацаг доржийг л ойлгож байна. Яг тэр хүн чинь өөрөө пианер мэнэртэй холбоотой усаа. Одоо тэрэндээ дуугүй бай гэхэд хэдэл бид нацаг доржийг одоо за би жоохон халлаа шүү. Нацаг доржийг одоо бид нар дурдж болох маш олон тэр хүний тэр социалист гэхээс илүү тэр хүний үндэснээ бодсон тэр маш олон үндэсүүд байхад заавал ч тэрний пианер инээ тэрэ гэдэг юм ин авчиж амьдуулаад улаан гастик хөшөөнд нь зүгээл тентэн тийм одоо гастиктэй хүмүүсийг авчиж жигсаагаал те энэ байдал бол ингээд нэг тийм бид нар нэг сонин имзэг одоо нэг алга одоо маш имзэг юу гэхээр нэг оюун санааны хувьд нэг тийм цохирцсон тэгээд цохирчингууд хамгийн байж мэдэх ойрхон хуучин ажиллаж исэн ч гэдэг юм одоо ажиллаж исэн ч одоо оюун санаа пропагандагийн хувьд амжилттай ажиллаж исэн тэрнрүүгээ авчаа налчих гад байна уу гэдэг тийм таамаглаад байна. За хоёулаа тэгэхээр Монгол төрийн өнөөгийн байдал за дээрэс Монголын оюун санааны өнөө байдал гэдэг тиймэрхүү нэг тийм шилжилт маяг юм хий. Окей. Амар хоёул би бадж авах гэж үзэж байна. Тэгэхгүй болохгүй байгаа. Ядаж яриад нэг язааруудыг гаргамаар байгаа байхгүй. Тэгээ дараа нь хоёул одоо яаж шүмжилдэг вэ? Ядаж энэ сэдвийг сонирхож байгаа хүмүүс онцлоод түрүүний яриад байгаа тэр дискурс гэж яриад байгаа шүү дээ. Харилцан ярианууд энэний талаар санал бодлоо солисноо. Эсвэл жинхэнэ үзэл санаа тий. Олон ургалж яг үзэл санаа. Олон ургалж опинион биш тий. Олон ургалж тийм баримт тийм юм төвшсөн тийм үзэл санаанууд бид хэрэгтэй байгаа учраас яг энийг л өдөөх гэж л энийг яриад байгаа шүү дээ. Чи бид тэрийг боловсруулах. За саяхан нэг юу болохгүй. Манай нэг төрийн бас байгууллага дээр нэг хөөрхөн тийм хилцүүл маягийн болоод над саяны үндсэн хуулийн асуудал тийм үү засаг солигдсон асуудал юу болчихвоо гэдэг яриа болохгүй. Тэг Монголын урдаа барьдаг л улс төр судлаач социологчдод тэр цуглаад байгаа тийм. Тэгээ тэнгууд ингээд надад нэг юм ажиглагдаж байгаа. Намын төлөөлөлт ч ихсэрч байсан. Тэнгууд ерөнхийдөө ингээд гэж хэдүүлээ бол яг ийм гарцгүй гэдгийг мэдчихэж байгаа. Би бол чамайг мэдж байгаа гэж бодож байгаа. Би бас өөрөө мэдж байгаа. Тийм учраас яг юунаас хаанаас эхэлж ярих вэ гэснийг тийм нэрээс олдохгүй байхгүй. Тэгэхээр би зориуд гаргаж ирээд албан бус эрх мэдэл тийм үү. Хэдүүл агуулгын хувьд эхлээд Монголд юу болоод байгааг ярьж эхлэвэл тэр талаас нь ярмаар байгаа. Албан бус эрх мэдэл бидний албан гэж нэрлэдэг байгаа цаасан дээр бууцсан тийм институцийн зохион байгуулалтын асуудлууд ингээд хоёр талтай байгаад байна тийм. Нэг тал нь болохоор яг илүү социологийн өнөөс хараад үзэх юм бол тэр хоёр чинь тодорхой хэмжээнд ойрхон байж иж ямар нэгэн байдлаар юм хийж болно шүү дээ бид нар тийм үү. Одоо Орос гэхэд чинь манай хой төрөгчд бол тэр чигээрээ байхгүй шүү дээ. Тэр хоорондын ямар ч холбоо тийм үү. Дүүмэн байна. Гэхдээ батал яахгүй гэдэг ч юм аа тийм. Манай дэрхвчтэй хэмжээнд очиж байгаа нь тэгтээ бас хэцүү байгаа тийм. Албан бус эрх мэдэл өнгөрөөж. Жинхэнэ шийдвэр хаана гараад байгаа гэхээр зүгээр л зарим нь болохоор тэр 13 давхардаг чинь тийм. Зарим нь үгүй шүү дээ. 13 ус болцсон. Одоо тэр саунд очсон л гэж юм тийм. Тийм яриагаар л бид нар мэдэх хөхөөс яаж мэдэх вэ тийм. Тэгтээ бол ийл бол болохгүй бүгд мэдээд байгаа тийм.
Тэнгүүд улс төрийн ямар ч реформ тийм өөрчлөлтийн зорилго тэр өөрийг ойртуулах юм болов уу гэж хараад байгаа хэрэг. Тэгэхгүй бол бид нар тоглоомоо нөгөө нэг хэдүүлээ жүжигэ тийм аа. Тэдэн гişүнтэй байх хэвээр ингээд те мэдээж тэр нөлөөлөг байх хэлбэрийн асуудлууд. Тэгэхдээ энэ хоёрыг ойртуулахлаа явж гинэ үү гэдэг маш том үзүүлэлт байх хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгсэн чинь манай эрх баригч намын ихэд төлөөлөө тэгж ярьж тийм чам. Бид нар энийг бас ойлголгүй байх те. Янз бүрийн юмнуудын дотроо бидрээс мэдэгдэхгүйгээр ч гэсэн шийдвэр ингээл яваалаа гэдэг чинь шууд өмнө хэлж байгаа. Тийм үү. Тэгээд үл яах вэ гэдэг чинь. Монгол Ордын нам дотроо намын скор карт маягийн системтэй болцсон шүү дээ. Уулна гэдэг чинь. Тийм үү. Тэр нь яаж гаргаж ирдэг. Тэрэн талаар яриа өрнөж байгаа. Нөгөө талаар улс төрийн намын тийм үү хуулийг одоо шинжилээд тийм төсөл мөслөө явж байгаа ахаар. Тэр нөгөө тийм үү санал авсан хэмжээгээр мөнгө төгрөг өгдөг байсан тийм фат тэр мөрөний өөрчилж байгаа ч гэх нэг юм болоодсан. За яг тэр нь яг уу тийм. Тэмүүт энэ улс төрийн намын тухай хууль гэдэг чинь бид гол асуулт нь тэр байгаа. Та нэгдүгээр эрх баригч нам чинь улс төрийн нам биш болсон юм шүү. Улс төрийн нам биш маягийн юмыг яаж улс төрийн намын хуулиар та зохицуулах гэдэг бэ? Бүгд тийм ээ гэж байгаа. Гэхдээ одоо яах вэ? Тийшээ явахаас аргагүй гэж байна тийм. Тэмүүт Монголын асуудал бол одоо тэр байна. Энийг холбоочихгүй хүн шиг ойрхон яаж барих вэ? Тэр нь гаргалгаа нь бол юу ч гэж болно тийм. Одоо байгаа жигсаалтаа хэдүүлээ яах вэ те намын ардчлал гэдэг асуудлуудыг яах вэ. За тэнгууд тэрэн дээр дахиад нэг юм хөндөж байгаа байхгүй. Зориуд ингээд малтаад байгаа. Тэнд сууж байгаа хүмүүсээ нэгэнд над нам чин төрөөс баг ялгаагүй болж эхлэж байна тийм одоо баг симбиотик юм шиг те заримдаа паразит юм шиг харилцаад баг ялгаагүй болж эхэлж байна те. Давхар ажил олгох ч юм шиг харагдаж эхэлж сүулдэ ингээд. Тэгээд эн чинь нэг юм байдаг энийг очиод зайдлаад авах юм бол ингээд гэж. Тэнгууд тэр намын санхүүжилтийн хуулиар байна шүү дээ. Тэнчнээс гарч ирж байгаа мөнгийг тиймэрхүү юм зарцуулах ёсгүй гэсэн бас нэг тийм клаустай байна. Тэ? Цалин бүнлэн мөл болж явах ёсгүй. Ингэх ёсгүй тэ. Зөвхөн тренинг гэсэн юм явах хэрэгтэй тэ. Институт намын өмнөөс бодоод үзэх юм бол яг зөв санагдаад байгаа. Тэгээ Монголын өмнөөс харахаар та судал харагдаад байгаа байхгүй. Тэр хитэн төгрөг тэ юунд ч өгөхгүй хитэн төгрөг яаж зарцуулсан юм ч батлаа байхгүй юм чагаас. Тэгвэл тэгвэл одоо яах вэ? Тэнчээ сууж байгаа бас бүгд тэгж байхгүй. Ийм том эрх мэдэл яаж ойртуул тэ. Тэгвэл бус том эрх юмраа эрх мэдүүд байгаа тийм шашны бусад энэ орон нутаг дээр суулгацсан их мөнгө тэ эргэлдэж байгаа наашаа цаашаа гарч байгаа тийм энэ чи жоохон ил болгож ил зохицуултын асуудал ярихгүй болохгүй тийм нэг юм том ацсан шалаа гацаа байгаа тийм Монгол төрдөх тэр чигээр системийн хувьд бараг шахуу тийм одоо бүр салж явах гэдэг тийм ингээд байгаа юм шариатаад байхгүй надаа саяны наадмыг харангуут бүр ингээд параллел тийм мөнгө төгөрхөн тийм эрх бидлэн тийм тэгээ сайдын багц гэдэг асуудлыг зүгээр онтологийн хувьд бол байдаг юм гээд ярьж байгаа үстэй тийм юу яриад байгаа бэ та тийм тэрийг нисгүүцэж байгаа хүмүүс нэгч маний дийн нэг тэдэн гарвал тийм үүшээ ихэнх хүнд бол тэр нь болохоор байдаг юм харагдаад байгаа юм. Тэгэхээр наа чи ямар систем өгсөд байгаа тийм Cambridge David Sneed тэр бол шууд тэгж хэлсэн шүү дээ үйл дээр наа чи pre-revolutionary боёо ховсглын өмнө байсан систем явсаар байгаа л яг л үргэлжлэлт нь ажиж байгаа байхгүй. Тэр нь юу юм бэ гэхээр аристократик тийм эрчим хүчний сайд бан аристократ нь газар нутагтаа тийм үү мөнгө албат говчууртай тийм говчууртай салбартай тэр нь жоохон модерн юм шиг байгаа тийм төртэй бас яамтай тэгээ ингээс сууж идэх. Тэр энэ нь болохоор асар том юм санагдаад байгаа байхгүй. Энийг л хөндөхгүйгээр бид нар юу ч хийж чадахгүй юм санагдаад. Маш сонирхолтой. Тэр 19-р зуунд нэг одоо неофеодализм гэдэг тэр үед бол бид нар феодалын нөгөө хамжлагын байсан бол одоо бол бид нар тийм неофеодал маягийн юм усарчих гээд байна гэсэн юм яриад байгаа шүү дээ. Бараг л жоохон социализмын үед хэвээр нам дарж ирсэн юм буцаад гараад зарим том судлаач нар тэгж яриад шүү дээ. Наа чи тийм хол биш монголчуудаас тийм. Жоохон дарагдчихсан боловч нөгөө коммунист интернационал тийм тэрнээс шүү дээ. Ингээд тийм. Тэнгүүд энэ дэр гарч ирж байгаа. Манай бас юмнууд шилжилтийн асуудлуудтай холбоотой юм шүү тийм. Энд чинь нэг өдөр үүсчихээг шүү дээ тийм. Тэгэхээр иймэрхүү нэг талаас хэд националист, хэд жалга дооны, хэд юмнууд яг хүчгүй төрөө тийм завсраар нь тийм дотоо цутгатны цемент зам гэдэг шиг бит та асфальтаа ургаад гараад ирдэг тийм хогийн нөгөө тэр шиг маш хурдан гарах шиг боломж нь олддог юм шүү гэсэн нэг юм гарч ирж байгаа байхгүй. Хүчгүй төр тийм чадамжгүй төр. Гэхдээ биний түрүү ярьсан шүү дээ. Яг хэрэгтэй газар тийм маш чадамжтай болчдөг ийм төр. Тэгээд энэ дээр нь зайдлаад суудсан. Нөгөөт нэг талаараа хувьчлагдчихсан. Нөгөө талаараа маш хэрэгтэй тийм. Тэр нь болохоор ингэж ашигладаг. Ийм үед
бусад ийм эрх мэдлийн хаанаас байж болох вэ? Сургууд ч юм хүссэн үсэг ингээ гараад ирд юм шүү те. Захаа түрүүний яриад байгаа ингээд тийм. Тийм байна. Албан бус бэлэгдлийн чанартай тийм ёс заншлын шаттай чанартай их сурвалжууд шүү дээ. Тэр чинь бүгд легацийн байдлын. Одоо ингээд их хурлын гишүүн болж байгаа хүмүүсийг харахад бол те ингээд нэг бизнес төр мөнгө хичээл тэгэл дараагийн одоо нөгөө курс монором гэдэг шиг те дараагийн гишг газар нь одоо улс төрч болно. Тэрний дараа бол засгийн газрын гишүүн болно. За бүр амбицд бол ерөнхий сайд ч гэдэг юм уу. За засгийн газрын гишүүн дээр ерөнхийдөө зогсож явах шүү. Яг тэр сүүлийн үед гарсан ерөнхий сайдрыг аваад зэрэг илэрхий одоо хувийн бизнестэй байсан хүн бол одоогонд арайч гарч ирчихэв. Сүүбат бол Стоц, Сүүбат бол том бизнестэй хүн байсан. Тэрийг Стоцууд яг илэрхий одоо нэг тийм хүн гарч ирээд ингээд идчихэв. Гэтэ бол салбарын сайд нар бол дандаа л бизнестэй илт болцсон та. Илт болцсон. Их хурлын гишүүд бол энэ л тийм бизнестэй хүмүүс. За яг зүгээр сая нэг ганц нэг жигсаалтанд бол бас яг нөгөө нийгмийн төлөөлөл болох зорилгоор за би фасад гэж хэлэхгүй тэр хүмүүс дотор бол үнэхээр бас гайхамшигтай явж байгаа. Дажгүй ингээ сая өнгөлж явж байгаа гişүүд байгааг бол бас энэ яриаг онцлмоор байна. Тэр нь бас үргэлжлээсэй гэж бодож юм л да. Листийн бас нэг давуу тал байсан болов уу гэж хараад байна л да. Тэр усууд үнэхээр их хурл дээр бол ялгарч байгаа байхгүй. Тэр нөгөө мэрэгжлийн тэр салбарын гэдэг асуудлууд дээр бол үнэхээр гэрэлтжлээ л да. Гэтэл яг тэр чинь бол нэг жоохон газар л гэрэлтэж шүү дээ. Тэр чинь бол тэгээд тэдний чинь ямар нэгэн байдлаар дарамтлан блоклон бүлэглэн гэдэг юм бол угаасаа л гарах нь тодорхой. За тэгээд түрүү санчийн хүнсийн юм дээр энэ юмыг ер нь яаж зогсоох вэ гэдэг дээр ч юм уу энийг яригдсан юм бол ил болгох гэдэг асуудлыг ярьж байна л да тий. Жоохон ойртуулах гэсэн. Ил болгох гэдэг. Илүү хэцүү байж байгаа. Хэцүү. Гэхдээ ямар ч байсан ядаж нөгөө формал те албан институт дээр байгаа маа ил болохоос эхлэгээд байгаа байхгүй те. За тэр албан бус тэр саунд болдог яриа эсвэл ямар нэгэн цамхгийн орой дээр болж байгаа яриаг бол бид хүсч хизээж мэдгүй шүү дээ. Гэхдээ үеийн үед бол тиймэрхүү ярианууд бол байдаг. Одоо хүний нийгэмд бол тийм одоо юу гэдгийг Чингис хаан хээр тал очоод жам ухтаа нэг довцгийн орой дээр ярих яриа бол байсан л байгаа. Энэ бол үеийн үед ямар ч төрөөс ямар засаглалын үед бол байсан зүйлс. Зүгээр яг тэрний харьцаа нь хэдийн. Манайд бол бүр албан ёсны юмнууд нүртэл ингээд хаалттай болдоггүй. Одоо сая нэг эдийн засгийн хөгжлийн яамны юм яс жоохон нэг юм гөвжлөөсөн л да. Юу гэхээр нэг тийм гайл мэлтэй холбоотой гайлынхан дээрээс шалгалтын дүү мэдээг оруулаад нэг юм хуудас цаас тавьсан зураг одоо нэг хувь хүн стори хийж байгаа юм шиг хийцэн байгаа байхгүй. Тэгээ дараа нь тэрнийх нь ингээд тайлны ерөөсө бичгээр ирэхгүй байгаа байхгүй. Тэгээ нэг нөхөр нэг 20 минутын видео бичлэг дээр нэг юм слайд харуулаад тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэд иймэрхүү маягаар биднэрт репортууд ирээд байх юм бол өөрөө бүр тэр чинь слайдн дээр танилцуулахдаа бол аль слайдыг хайд хийх үү, аль слайдыг анхайд хийх үү гэдэг юмыг тэр яамны мэрэгжилт эсвэл яамны дарга шийдэн штэ. Тэр чинь нөгөө мэдээллийн цензур орчиж байгаа байхгүй. Гэтэл тэр репорт нь яг одоо өргөн баригдсанараа ч гэдэг юм уу те. Яг ингээд хамгийн сүүлийн хувилбар нь ч гэдэг юм уу. Эсвэл урьдчилсан тайлан бол яг урьдчилсан тайлан ингээд тавигдах хэрэгтэй бол тавигдах ёстой гэж би харж байгаа байхгүй те. Тэрийг чинь хараад хүмүүс анализ хийгээд ингэндээ одоо анализ хийх боломжтой хүмүүс. Өөрөөр ингэж хэлээд Монгол think tank байдаггүй эсвэл судалгааны институт байдаггүй гэж хэлээд байдаг байхгүй. Гэтэ байлах хөрсийн түрүүн дахиад би нөгөө нэг эдийн засгийн харьяар болоход байлах хөрсийн ерөөсөө мэдчихгүй байхгүй те. Засагт байгаа хүмүүс нэг зүгээр нэг тийм тоо мэдээний илүүтэй болсныгоо оюун ухааны илүүдэлтэй юм шиг ингэж даналцдаг байхгүй те. Ингээд би одоо төрийн мэрсэр албан хаагч нартай өөрийнхөө үеийнхэнтэй уулзсангууд зүгээр л надаас нэг илүү дата байсан. Тэгээд тийм болохоор одоо нэг юм ухаантай дамгаалаад байгаа юм шиг иймэрхүү ярих гэдэг нь айгүй харамсалтай санагддаг. Тэр чинь ингэдэж шүү дээ тэр одоо. Тийм энэ чинь ингэдэж чи юугаач мэдэхгүй ухааны ярих гэдэг. Гэтэл одоо магадгүй датаг ингээд авчираад жоохон нүдэх юм бол тэр дотор маш олон нарийн нюанстай тийм юм ингээд явж идэг чинь. Ингээд мэдээнүүд их хомс байна л да. Тэгээд бас энэ дээр жишээлбэл их хурдан гишүүд яаж бөөгт хийсэн гэдэг мэдээллийг би ихээр хатвартай байдаг байхгүй. Тэгээд хүмүүс болохоор энийг нэг тоодгүй. Гэтэл эцсийн стод их хурлын гишүүний хамгийн их зарж байгаа юм чи тэр бүх зарж байгаа ч гэмт одоо хамгийн гол leverage баг юм уу? Тийм хамгийн гол очиж үр дүнгээ өгж байгаа юм чи тэр санал өгөхөд тийм үгүй гэж хэлж байгаа л тэр штэ. Банкны хорон дээр ч тэр үг хэлбэл яг юу ч хэлэх магадгүй штэ. Ямар ч үг хэлж болно. Эцсийн үнэн хаана дэнслэгдэх вэ гэхээр миний бодлоор бол тэр хүн тэр санал дээр яг яаж саналаа гаргасан. Одоо шинэ төсвийн талаар хэн ч юу ч ярьж болно. Гэхдээ яг тэр төсөв дээр очиод яг ямар санал өгсөн. Зүгээр хуралдаа суулгуу зугтцсан юм уу? Эсвэл очиод эсрэг санал дарцсан юм уу? Эсвэл дэмжсэн юм уу? Тэ? Энэ чинь наад захын мэдээлэл. Энэ дээр бид нар ямар ч мэдээлэлгүй. Хурлын тэмдэглэлүүд хоцорч гарч байна, тэ? Яг ингээл амин чухал хууль хэлцэгдэх нөгөө заримдаа наадмаар
хулгайн хууль орчдөг ч гэдэм. Яг нь энийг би өмнө жисэн нэлээд дурджилсэн зүйл нь одоо улсын хурал дээр тийм байхад бол нөгөө аймаг болон нийслэлийн төлөөлөгчдийн хурал дээр бид нар бүр ингээд пак харанх уу ямар ч юм байхгүй. Тэнгүүд одоо нэг хотын дарга гэдэг хүн бол ерөөсөө нэг бяцхан хаан шиг авиралдаг те. Ерөөсөө л намайг хин хэлхийн нохогийн салхаа. Өөрөөр бид нар нөгөө хотынхаа даргаыг шууд нөгөө нийтээсээ сонгодоггүй нэг тийм дунд нэг электорат маягийн төлөөлөгчдийн юунууд нэг юм сонгоод тэдэн дэгээд дээшээ сонгочингууд ерөөсөө тэр хүн болвол тэрний хідэн төлөөлөгчтэй одоо хідэн хүн ч байгаа 48 хүн байдаг үү нийслэлийн иргэдийн төлөөлөгч чинь тэр нэг 48 хүнд ажлын байр өгсөн байхад тэгэл тэр хүн бол 48 чирэггүүдээ ер нь 25-д нь ажлын байр өгсөн багт болчихж байгаа байхгүй тий. Тэнгүүд нөхөр бол хаан болчихж байгаа байхгүй ерөөсөө хинт ч дийлддэггүй. Тэр нэг иймэрхүү байдлаар юмнуудыг бид нар ингээд арилгахыг гэхээр миний бодлоор бол нөгөө тийм тамхины цэгийн мэдээнд бол тулгуурлаж яриад хэрвээс болохгүй. Тэнд хинч юу ч ярьсан байж магадгүй. Буцаага мөшгөх боломжгүй тий. Тэгээ тийм дэр бид чинь ингээд цаг дэмий үрж байгаа байхгүй тий. Тэхин гинлээ ингийн гинлээ ингэсэн гинлээ тэгсэн гинлээ биш. Ийм тайлангууд байна. Энэний тэдгээр ууцны тэд параграф дээр ингэж бичигдсэн. Одоо та энэ дэр ингээд өөр юм яриад байна ч гэх юм уу. Нэг юм одоо ингэж ихлүүл бид нар нөгөө нэг тийм цуу ярианд автахгүй эсвэл нэг тийм сургаар юм шийддэг нөгөө опинионоор юм шийддэг юмнууд маань нөгөө багсан болов гэж би найддаг юм л да. Тэгэхээр энэний бид нар магадгүй нэг бодох хэрэгтэй юм бол энэ ядаж албан юмнуудаа ил болгоё. За тэгжийтэл албан бусуудынх нь орон зай хомигдох юм болов гэдэг нэг тийм таамаглал байна. Энэ санчирт ерөн зүгээр энэ юмнуудыг одоо төр улсын энэ нэг одоо төрөний хил дээр хүчгүй чадамжгүй байгаа байдал энэ бол дамжуул аюултай гэдэг нь угаасаа тэртээ тодорхой. Их ярих юм бол бид нар үндэсний тусгаар тогтнолоо алдах хэмжээнд ч хүрч болзошгүй. Тийм хэмжээнд ер нь очих аюултай болчиход байгаа хэрэг. Тэгэхээр энийг бид нар залруулахын тулд ер нь яах хэрэгтэй юм болоо гэх тээ. Тэр учраас сайд нэг хэвлэл очсон гайлах нэг зүйл болцсон те. Ер нь болохгүй л байгаа бол те. Нилээ нэг тийм уцаарлангуй яриа яваад байгаа шүү дээ сүлээд. Тэгсэн үү? Хараагүй. Мань хүн нөгөөдлөг бодох юм бол залуу нөгөө бизнесийнхэнтэй орох байдаг болохоор нэг тийм жоохон зүтгүүлэх гэдэг шиг үлээ. Би бол тэрийг нэлээд genuine ах гэж бодоод байгаа. Гэхдээ тэр хийж байгаа хэлбэр юунуудыг өөрчлөх болохгүй санагдаад байгаа. Хоёулаа жоохон реформ чиглэл рүү орж штэ одоо тийм. Яаж сайжруулах вэ? Дараагийн чинь ингээд юу барьж авах гэдэг шиг байгаа. Яг нэг метрик барьж авч байгаа нүдэх гэдэг шиг байгаа тийм. Гэхдээ та нар юу гэж тайлбарлах болно. Тэгэхдээ энэ төрлийн зөвшөөрөл авахд чинь тэд хоноод байна. Зарим нь жил гаруй болж ин тэ агуулах гэдэг тийм. Хаана гацаад энэ датан дээр бас гарч ирээд байна. Одоо яах вэ гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэгвэл надад аюулгүй сонирхолтой санагдаад цаад маань хүний тэр яриа. За тэгвэл өшөө цааш яах вэ? За үнэхээр улс төрийн will байлаа гэж бодъё. Тэрийг байлаа гэж бодоод хоёул ярьчих за. Улс төрийн will байлаа гэж бодоход тэгвэл цааш яах вэ те? Метрик нь юу ах вэ те? Ямар салбараас эхлэх эсвэл хэдүүлээ те? А тэнгүүд би нөгөө хуучин нэг карьер болох олон улсын хөгжлийн юмнууд руу ороход тэгсэн. Тэрэн дээр чинь яг нөгөө энэ судалгаа гэдэг явдаг те? Технократ шийдэл биш те? Олон улсын байгууллага гэхдээ энийг технократ шийдэл гэж үздэг. Тэр институцээ сайжруулчих гэдэг байхгүй. Сая гарсан чи таалаг гарсан Дэлхийн банкны Монголын төсвийн талаар хаа хэмжээг үлээ. Хэдэн зуун хуудас байна. За. Тэгээд маш чухал ингээд санаанууд явж байгаа. Энэ ингэж те нийгмийн халамжийн асуудал жоохон нэмээч гэсэн. Гэхдээ тэр цаана байгаа том тийм нэг юу байдаг шүү дээ. Assumption онлайн те бүр цаана эсвэл дурддаггүй эсвэл бичиж байгаа хүн ч гэсэн мэддэггүй эсвэл ухамсарлаж байгаа те ухамсарлаагүй бичсэн ч юм уу те тэр нь яг технократ шийдлэр л наадах чи давж байгаа гэдэг үздэг байхгүй. Наад улс төрчдөр чи угаасаа мэдхгүй байгаа гэсэн assumptionтай тийм суур нөхцөл тийм мэдүүлэл өгөх юм бол цааширч. Эсвэл энэ институцид ажиллахгүй байгаа тийм эсвэл төсвийн доктортой байраг ярьж байгаа тийм. Наач ажиллахгүй байна. Шөө жоохон дөрөв минь ингэчих юм бол ажиллаа л алгаад байгаа. Тэнгүүд нөгөө талын дахиад түрүүн хоёрын яриагаар хийж байгаа шүү дээ. Үгүй наач функционал талаас та хараад тийм тодорхойгүй байх нь хамаагүй ашигтай байгаа. Наач дүрм журам тийм аа. Өөрсдөө ашигтай байна шүү дээ. Хүчгүй эсвэл гарсан шийдвэр хэн чивжүүлэхгүй байх нь ашигтай байгаа тийм. Ambiguous буюу нэг төшмөл хаашин чиргүүлж болох хэмжээнд юм байгаадахаар ашигтай байгаа тийм. Тэнэг хүн нэг ч ирэхгүй байхгүй хамгийн гол гэж байна тийм. Тэр том тайлангууд бүгд assumption та нар тэнэг учраас гэж гарч ирээд байгаа байхгүй. Муухайгаар ярих юм аа. Тэр хэдүүлээ энийг бүр ингээд оорох хэрэгтэй юм шиг байна. Мэдээлэл дутуу байж болно окей та. Тэнэг бол биш байгаа тэр юм чинь ерөөсөө та ямар ч шалбаа гэж та маш ойрын incentive юу байна, эрх ашиг нь юу байна ороход байгаа та тэрнээс л шалтгаалж байгаа болохос. Тэгэхээр шийдэл бол технократ нэг талаас байна, нөгөө талаас заавал улс төрийн шийдэл байна. Эрх мэдлийг хөндсөн шийдэл байх хэвээр. А тэнгууд Бангладеш, Вьетнам 20 айгуу гоо жишээ та.
Оо баруун тийм байдаг гэж ярихгүй аюугай. Бангладеш, Вьетнам хоёр ярьдаг болсон. Вьетнам бүх реформо гадны сигнал буюу тийм үү. Нэгдүгээрт валют орж ирдэг. Хоёрдугаарт гадны хүмүүс хянаад зах зээлийн юмар үнэлэх боломжтой. Ийм их хүс сэдвүүдээс тийм үү. Буюу салбаруудаас эхэлсэн тийм үү. Энэ болохоор гайлын бүртгэлийн асуудлууд, татврын асуудлууд тийм ялангуяа экспорт гарч байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь шүү дээ. Вьетнам боловсрал тэгээд тэр экспортын секторын хэдхэн агентлаг нь шүү дээ. OECD-ийн хэмжээнд байдаг хэрэг. Тийм үү чадамжийг нь үлдээд үзэхээр. Тэгвэл юу ажиллаж ийн юу хэрэгтэй вэ гэдгээс ингээд эхэлж байгаа байхгүй тийм чаа. За тэр социалист төр мөрөг март төрөл ямар ч төрөөж болно тийм. Хаана ажилладаг институц тэрнээс эхлэх хэрэгтэй. Нөгөө нэг сур нөхцөл нь болохоор тэр нь тодорхой хэмжээнд гадны сигнал буюу тийм accountability ямар нэгэн байдлаар орж ирж явах хэрэгтэй. Энд чинь ингэчлээ шүү дээ тийм. Тэгээд тэр сигнал нь буцаж орж ирээд улс төртөө нөлөөлж явах хэрэгтэй болчих жоох байхгүй. Тэрийг тойрсон одоо ямар их ашиг бүлэглэлээ тийм. Тэр экспорт гараад тэр нь буцаж орж ирээд Бангладеш бөөс даавны салбар яг тэрнээс гэсэн. Тэгээд манай профессор Муштак хаан гэдэг Лондоныг сургуулийн цаа чи яг тэр реформ дээр ажиллаж байгаа байхгүй. Тэгээд цаа чи энийг бүр ингэж ярьдаг. Манайх шиг төстэй нөхцөлтэйгээд Бангладешгаа тэгээд байгаа. Монголд их аюул олон юмараа төстэй. Капиталист тийм үү центрийн периферид нэ тэ захт нэ тэ price тэ setter биш taker байна тэ валютаас хамааж ин тэ уурхан мөчлөгөөс шууд хамааж ингээд аюул олон юм тэ. Тэгвэл манайх шиг улсууд тэр чигээр нь хамарсан төрлийн реформ хийсэн ямар ч боломж байхгүй. Аюул олон цаанаа шалтгаантай хэлж байгаа тэ. Нэгдүгээр тэр нь улс төрийн тийм вил гарч ирэхгүй тэ. Тэр чигээр нь явуулдаг тийм засаг гэж байхгүй тэ. Тий. Нөгөө алхмалмаар хийлээ байхгүй тэ. Тэгэхээр хаанаас барьж авах гэдгийг тоцоолно 2 3-ыг салбар тэр нь агентлагийн төвшөнд байж болно тэ. Нэг жижиг газрын төвшөнд байж болно. Тэгээ тэрнээс төрийн албаагчд суралцаад хийгээд суралцаад буцаж хийгээд суралцаад learn by doing тийм. Тэгээ тэр сигнал нь тодорхой хэмжээнд чичиргээ оруулах хэрэгтэй гэж байна. Гэхдээ тэглээгээд болно гэсэн үг хизээч байхгүй. Гэхдээ эхлэх газар нь бол тэр. Тэгэхгүй болохоор тэр чигээр нь эхлүүлэхээр аюул нь чимэдэж байгаа шүү дээ. Бүгд мэднэ. Нэгдүгээр улс төрийн will байхгүй. Тэрийг хийнэ гэдэг бол их тэрэг хүн тийм их тэр чигээр нь гэж эхэл. Нэг бол диктатор гэж чадна. Нэг бол хулхны гар гэж тийм. Тэр нь цаасан дээр үлдэх гэсэн үг байхгүй. Тийм. Хинч тийм олон ярих ашиг зохицуулж чадахгүй тийм. Их зохицуулж чаддаг удаач гэсэн сигнал нь буцаж ирэхгүй өөр дээр нь тэр чинь. Тийм бүдгэрч. Тийм манайх нэгэнтэй ингээ фракцлагдсан бүх газруудаар Оросд сурсан их сургууль тийм нутаг нууг хамаатан сад ингээ бүх юмроо юм фракцлсан юм газар ялангуяа тийм яваад нэг хийж байхгүй. Тэгэхээр хаанаас эхлээд барьж авах вэ? Тэр нь ямар сигнал өгөөд бид нар цааш нь явах вэ тийм. Тэрийг болохоор олон улсын хөгжлийн юм дээр болохоор pockets of effectiveness гэж яриад байгаа байхгүй. Яг тэр улс төр технократ хоёр авч үздэг хүмүүс болохоор pockets of effectiveness-ийг хаана өсөх вэ? Та нар энийг олоодох өөрснөө. Тэрнээс ч л эхлэнэ тийм. Тэр нь над Кашмир чи юм уу? Та нар юу яг тийм. Тэрийг ол. Тийм. Эсвэл тийм эрдэс баялагын салбар дээр байгаа мó? Эсвэл наа чи хэтэрхий том капитал өрнөд ингээд байна уу тийм. Хаанаас юу гарч ирэх вэ? Тэгэхээр одоо тэрийг илрүүлэхийн тулд бид нар диагностик хэрэгтэй. Тийм диагностик хэрэгтэй болж байна. Гэтэл диагностик хийгэхэнгүүт л дахиад байхгүй болчиход байна шүү дээ тийм. Саяхан гэхэд чинь бид нар шин тэр нэг хүнээ дагдаг зарим нэг бодлогод байна шүү дээ. Хүн зөвлөгч бодлого нь алга болчихдог гэдэг шиг. Уг нь улсын бодлого байх гэдэг. Гэтэл нөгөө улсын ч гэдэг юм уу төрийн өөрийнх нь тийм нэг улс ингээд цаашаа авч явна гэдэг нөө манай улс төрчдөн тэр бодлогыг баг өөрийн хувийн брэнд болтон ашиглаж шүү дээ. Одоо Асын хараа 20 50 гэдэг бол оюун эрдний зүйл. Шин сэргэлтийн бодлого бол одоо хин нэгний зөвлөж гэдэг юм уу те. Тэгэл одоо шинэ ерөнхий сайд дүн шинэ сэргэлт байхгүй одоо нэг юу л нэг модерн зац үлээ нэг тийм тэр яваачгүй ш тэгээ те. Тийм нэг сая нөгөө 5 хэдэн модернизац юу гэж байлаа. Тийм юм яриад явах чи тэгээд гэтэл одоо тэр нэг тийм хүнээс хамааралтай те. Тэр хүн буучингуу тэр хүн ус төрөөсөс зайлуулагчингуу тэр нэг алга болчихдог гэдэг юм. Ингээд энэ жоохон харамсалтай байна л да. Тэгээд санаа нь юу гэхээр магадгүй тэр бодлууд нэг сүрхийн нэртэй гэхээсээ илүү нэр нь солигдож болно хамаагүй те. Шин сэргэлт гэнэ үү, шин үсрэлт гэнэ үү, юу гэнэ үү хамаагүй те. Гэтэ тэрний хойдолд байгаа тэр нэг суур одоо хийх гээд байгаа юм биш үү те. Бидний одоо түрүүний pocket of effectiveness тэрний яг юу юм. Одоо магадгүй зүгээр шин сэргэлтийн бодлогыг би муулах гээд байгаа юм биш үү. Шин сэргэлтийн бодлогын үндсэн зорилго бол тэр байсан болов би сайн талаас нь харуулдаг гэдэг. Тийм явдаг тийм аспект. Өөрөөр нэг 6 ямиг бид нар онцлоо. Энэ бол бидний одоо магадгүй энэ 6-ыг бид нар босгоод ирэх юм бол угаасаа ер нь бусад салбаруудаа чааш нь ингээд эсвэл ингээд реформ явуучих юм байна гэдэг талаас зүг бол харамсалтай нь зүгээр тэрийг яарч гаргасан ч байдаг юм уу те эсвэл нэг тийм лозунгийн шинжтэй PR-ийн шинжтэй ингээд гаргах гэснээр оролдлого
Тэр сонгуулийн өмнөх нь болсон шүү дээ 22 мөн 23 онд орж ирсэн зүйл. Тэгээд тэрийг одоо их яахтар сонгуульд зориулж ашиглах гэдэг хэлсэн тийм. Тийм биш байдлаар яг ингээд суур судалгаанууд нэгдсэн тийм. Тэр нь дотоодын эрдэмтэд орсон байж болно, гадныхан хамтарсан ч байж болно. Ингээд нэг тийм суурьуд нэг тодорхой болоод тэр нэг тийм учир зүйтэй тийм. Тэр нэг өөрчлөгддөггүй юм гэж бас байхгүй тийм. Одоо юу гэдэг нэг 6 аим сонгоцсон байсан чинь 6 дахын төр зур нэг марс болцсон. Магадгүй 7 дахын угсарсан байх. Тэр бол амьд зүйлс нийгэм даан гавсан. Гэхдээ ингээд тэрнийхээ сууринуудыг аюу сайн гаргаад тавьсан байсан бол магадгүй одоо нийгэмд байгаа одоо судлаач нар ч гэдэг бид нар бол ингээд энэ дээр дэмжлэг эсвэл тэр дээр нэг юм консенсус хийх явчихсан болов уу гэж би хардаг. Гэтэл яг ингээд суурь судалгаа байхгүй байхгүй. Хойноос нь гарч байгаа юмнууд нь бол зүгээр нэг дискретив статистикийн шинжтэй, тунхагийн шинжтэй. Яг энэ асуудал нь тэр муу юм уу? Яаж гаргаж ирсэн? Энэ яг энэ мөн гэл тийм. Зүгээр одоо яг тэр бодлогын хүрээнд тойроод ярихад миний хамгийн их гайхаж ирсэн юм юу гэх ингээд төрийн бүтээмжч гэдэг юм орчин хүчний сэргэлтгээд ингээд ярингууд нэг ялгуу төрийн бүтээмжийг гэдэг ярингууд эцсийн эцэг төрийн албан агч болж орох сонирхолтой хүмүүс ч хэр байгаа нэгтгэн тийм байж болно. Гэхдээ тэдний шин чадах хэрэг тийм одоо өгж байгаа боловсролны авж байгаа боловсрол нэрээ. Гэтэл нөгөө боловсрол нь байхгүй одоо үеэс үед унаад нөгөө пизагийн шалтгаан дээр нядуулаад Ээшийн дүн үе үед ингээд хэмжээс доноог бол бариад байгаа болохоос нөгөө гүйцэтгэлийн аимшигтай унж байгаа штэ. Энэ дүр зургаа бид нар яах вэ? Тэ? Энэ дүр зурагтай болсоо чинь дараа нь 10 жилийн дараа эргээл төрийн албан агч бол ороод ирж штэ. Их сургуулаа төгсөөд ч гэсэн. Тэ? Төрийн албан агч юу ч бай болоод ороод ирнэ. Тэгэхээр энэ боловсрлоо ингээд сэргээх хэрэгтэй юм уу? За тэгээ боловсрлоо ярих угаасаа одоо дөгөөдлөөс хүмүүс бас тэрний нөгөө бойрн аутод зөрж байгаа. За та дандаа боловсрол гэж ярьдаг гэдэг. Одоо боловсролоо бид нар бас нэрсэн байгаа тийм. Яг аль боловсрол, аль хэсэг нь бид нар ихтэй сургууль руугаа анхаарах хэрэгтэй юм уу? Град скул руугаа анхаарах юм уу? Эсвэл андерградаа ахиж юусоо град скул хэдүүлээ яриха болий тийм. Град скул бид нар угаасаа тийм өрсөлдөх чадвар байхгүй нэг өрсөлдөх үзээд яах юм. Эхний ээлжинд бол одоо тийм ажилчин зөвгөөнүүд бэлдээ гэдэг шиг илүү андерградын төвшний хүмүүсийг илүү сайн бэлтжээ тийм. Эсвэл юусоо ерөнхий боловсролынхаа хүүхдүүдийг тултлан бэлтжээ гэдэг юм уу те мэдгүй магадгүй энэ зүгээр хойлбор ч би яг ингэ тгий гэж яриаггүй зүгээр аль нь одоо их эвгүүгээр бол аль нь нөгөө нэг инвестмент ROI гэж ярьдаг те return of investment хамгийн өндөр нь харгас шүү дээ ер нь бас нэг талаас улс удирдна гэдэг бол нэг талаас яг л бизнес удирж байгаатай адилхан хамгийн их өгөөж өгөх юм руугаа улс хийхээс аргагүй те мэдээж тэгж бас бүх юм дээр болдог гэж чадахгүй гэхдээ зарим зүйлс тэр бол одоо бид нар магистрт 1000 оюутай явуулахыг зөв юм уу? Эсвэл докторт 100 оюутай явуулаад буцааж авчирч их сургууль багшлуулах юм уу? Яг аль нь те амар сонирхолтой хэлбэр шүү дээ. Яг магистрт явуулаад авах уу, докторт явуулаад авах уу? Энэ дээр бас ингээл янз янзын кейсүүд дэлхийн янз бүрийн байгалах зүгээр хүмүүс зүгээр нэг өнгөн байдлаар фейсбુક дээрээ бичсэн янз янзын нөтөд таарч лээсэн. Гэтэ энийг бүр ингээд тоонуудыг гаргаж ирээ те. Бүр сайхан олон жилийн өгөөжүүдийг гаргаж ирээ те. Харгал хэрэгтэй баг. Зүгээр би бол хувьдаа яг зүгээр Монгол Улсын засгийн газрын одоо нөгөө Fulbright-ийн тэтгэлгээр ингээ магистрт явуулсан. Тэгээд зүгээр би өөрөө авцсан бол миний хувьд бол хувь хүний хувьд маш том бенефит зүгээр. Улсын хувьд одоо зүйл яг зүв байсан уу, буруу байсан уу гэдэг одоо бол жоохон эргэлзээ надад байдаг байхгүй. Яг магистр яг мэддэхгүй шүү дээ. Одоо яг Fulbright авцсан гээл тэгээд буцаагаа далаад хятад одоо юу гэдэг EBS тэр ч юм их сургууль дээр очиод багшлаад байгаа. Тэ ингээд эсвэл яг доороо ингээд айгүй импакт те. Магадгүй энэ засгийн газрын тэтгэлгээр явсан хүмүүсийн мөшгөх судалгаанууд хийж үзмээр байгаа байхгүй манай улс те бид нар ингээд энэ хүн тэтгэлгүй явууллаа энэ хүн буцаагаад нийгэмдээ яг ямар импакт үзүүлээд байна те бакалавраар байх хүүхд явуулсан бол тэдний яасан докторт явуулсан бол тэр хүмүүс чи эргэж ирсэн юм уу эргэж ирснийхэн дараа бид нар тэгвэл энэ хүмүүсийг ямар нөхцөлтэйгээр буцааж авчрах юм хин авах мойс авах юм уу шүтээс нь авах юм уу те тэгээд яг аль мэрэгчлэр бид нар явуулах юм гэдэг юм уу те манай одоо нэг улсын бодлоготой нөлөөлөлд энэ чиглэлээр явуулъя. Би яагаад мастрыг ингээд бас хардаад байдیں гэхээр ерөнхийдөө улс төрчдийн хүүхдүүд гэдэг юм нэг нөхдүүд мастраар явчих гээд байдаг байхгүй тий. Одоо нөлөө амархан учраас мастрын сургууль харьцангуй амархан шүү дээ. Докторт бол нэг тийм дуртай баачгаа явахгүй өөр доктор ч өөр хэцүү сургалт байхгүй. Тэрэнд бол нэг тийм улс төрчин ч юм уу бизнесмений ч юм уу улс төрд нөлөө өгөх итгээд хүүхэд бол тийм ч дураараа явцдаг тийм зүйл биш болчиход байгаа байхгүй. Gain pleasure юу тэ pain хоёрыг нөгөө үзэх юм бол тэр шиг тэг зүгүүлэх юм байхгүй шүү дээ. Чи докторт яваа гэж хэлсэн шүү дээ. Тэр утгаараа би зүгээр амар энгийн гаргалгаа шүү дээ. Миний бол айгүй бүдүүлэг тооцоо хийж шүү дээ тий. Докторт явуулаад эхлэх юм бол тэр хүн чинь үнэхээр энэ хүн докторт явж байгаа хүн гэдэг бол
За эвгүйгээр хэлэх юм бол нэг дүүрсэн нөхөр гэж хэлнэ шүү дээ тийм ингээд үнэхээр нэг өөрийнхөө 4-5 жилийг ерөөсөө яг л нэг сүмд хийдэж нэг алгаа барууны ч яг ер нь бол тэр нэр хүндтэй сургуульд очиж нэлээд тийм харьцангуй судалгаа сайтай сургуульд очиж доктор хийнэ гэдэг чинь бол нэг тийм хин дуртай нь очиод сураад байдаг зүйл бол ер нь бол биш. Одоо тэр учир сайдын хэлдэг нэг мал байсанд сурна гэдэг бол тэнд бол за мастерт магадгүй үнэн байх. Би одоо мастерт бол төгсөж зарим мастерт төгсөж бүгдэнд нь биш. Докторт бол үнэхээр мөнгөтэй байгаа доктор болчдгоо ламг учир байгаа байхгүй тийм ч юм уу яг бас бакалавр байна. Бакалавр сайд тийм хэцүү шүү дээ. Хэцүү байхгүй тийм. Яг дундажаараа гараад ирдэг байхгүй тийм. Тийм учраас магадгүй бидний улс бол магадгүй энэ том улсын тэтгэлгүүдийг за Fulbright бол тэргүй Америкийн засгийн газар өөрөө тодорхой хэмжээнд мастерууд сургая гэдэг өгж байгаа учраас байхгүй тэр гадны улсын тэтгэлгүүл тэр юм байгаа. Манай улс өөрийнхөө тэр нэг жоохон цуглуулсан мөнгөөр хэнийг бэлдэх хэвээр. Одоо би яг ингээд шин зэрэгэлдээс ингээд хоёул өсрөөл орж ирэнгүүт ингээд энэ бүх юмнуудыг ингээд ярингууд дахиад сонирхох юм дэр байхгүй. Энэ бүгдийг ингээд яг системтэй бодолтойгоор ингээд судалсан. За миний бодлоор нэг газар судалж исэн хүн байгаа. Нэг ажлын шуумаар ингээд тэр нэг дарга нь өрөг даал руугаа тэгээ магадгүй засгийн газрын хуралдаанд танилцуулах гад бэлдээж чааваас нэг слайд бэлтдсэн. Эсвэл нэг энд эндээс тооцоглуулад байгаа. Тэгээ ажлын хард дискэн дээр байгаа. Харамсалтай миний бодлоор энэ юус эргэлтэнд орохгүй байна гэж хараад байгаа байхгүй. Ил болж гараад, ишлэгдээд, дахин юмнууд дээрээс авагдаад, эргэлтэн ахаад тэр нь улам баяжуулагдаад бид чинь ингэмэр штэ шинээр ингээ нэг нөхөр ингээ нэг ганц юм угсарсан байхад дараагийн нөхөр гарч ирээд одоо бас төрдөж ярьдаг штэ. Яг адилхан бодлогыг ингээл дахиад судалдаг гэл тэ нэг ингээ тийм нэг л цикл дээр ингээ эргээд тэ ингээ хуучин хүнийхээ барьцсан юм дээр өргөжлүүлж бариад дээш нь ингээ угсраад ингээ улам өндөр болох хэвээр, улам том болох хэвээр байгаа. Тэгэл бид нар яад ингэхээр одоо би айгүй шогоор хэлээ заяа. Зуны амралт бол 9 сард англиныхаа жил My Summer Holiday гэдэг зохион бичлэгийг одоо 5-6 жил бичээл. Тэгэл англиний жил Present Simple Tense гэж эхэлдэг те. Ерөөсө жил болгон яг тэгж эхэлдэг те. 5 дахь ангиж тэгж эхэлдэг, 6 дахь ангиж яг л My Summer Holiday гэж эхлээл. Тэгэл Present Simple Tense гэж яриа яваад идэг те. Ингээ нэмээргүй шүү дээ те. Ороод ирэхээр нь дараа 100 ороод ирэхээр нь арай нэг өөр те нэг юм бичүүлээд эсвэл тэр нэг зааж байгаа дүрм арай нэг жоохон агсан төвшний ингээ ямар байтал бид нар яг л нэг тэр нэг англиний хичээш ингээ гацчихад байгаа байхгүй те. Тэгэхээр энийг хийхийн тулд бид нар ер нь одоо энэ discuss гэдэг юм төр хувийн одоо эрдэмтэд оролцсон энэ discussion их хэрэгтэй байна гэдэг. Энийг бид нар яаж өдөөж болох вэ? Харин нэг сонирхолтой байна те. Хаанаас гарч ирэх вэ? Хэн өдөөгөө тэгвэл гал агуулцах гэдэг чи тий. Оч хаанаас өсрүүл хүн итгэж очих юм тий. Тэнгүү дахиад энэ надад юу ажиглацсан гэж төр гэдэг асуудал ингээд хүнд амар оршоол идэв. Одоо тэр шин сэргэлтийн бодлогоо эргээд итгэдэг чинь 100 оноос магийн юм сонсогдож байгаа үстэй. Developmentalist төрийн хийдэг юм шүү дээ тий. Гэхдээ тэр чинь ямар боловсон хүчтэй төрөөд идэхлээр Сингапур, Тайван, өмнөс Логос тий. Тэр хүртлээ яалаад тэр хэмжээний developmentalist манайх юм ярьдаг тий нэг талаараа. Тэнгүүд шинэ ерөнхий сайд мөн гоч өснө. Өөр идеологитой юм ярьж ирдэг та. Тэгэхээр надад биш та ингэж ярих нь биш та. Ямар ч том улс төрч ямар ч тийм юунахан нэгдүгürt ямар ч тийм юу бүү санагдаад байхгүй. Костгүй ингэж яриад алдах юм баг байхгүй шүү дээ тийм аа. Улс төрийн хөвд ч гэсэн нэг сайхан ингэж байгаа хөсрүүлж байгаа. Тэгэхээр надад дахиад үгүй эдийн засгийн хөвшүүрэг дээр зангидагдаагүй юмнууд унаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Ерөөсөө ингэж яг Вьетнам та ягаад тэр нэг юм дээр зангидчихад 20 хэдэн жил ингээд аваад яваад байгаа. Яг нэг тэр нь хэдэн тийм үү? Экспорт фокусын асуудлууд тийм. Экспорт боловсруулалт гэсэн. Нэлээд хөдөлмөрийн юу өндөртэй агуулга, labor intensive тийм салбарууд яагаад авч яваа. Тэр нь гайхахгүй гэдэг яваад байгаа тийм. Бус юм нь бол өмнөхөр манахаас дампуу гээд байгаа. Бус салбар. Гэхдээ тэр дотор нэг юмнууд байгаа шүү дээ. Тэнгүү түрүүний pockets of effectiveness гэдэг реформ тийм нэг эхлэн юм болохоор зүгээр нэг юу биш. Эдийн засгийн агуулгатай бас биш зөвхөн upstream downstream тэрнээс дараа ондоо эсвэл multiplier effect-с ондоо давхар улс төрийн ашиг сонирхлын хин тэрийг дэмжих вэ гэдгийг давхар авч үзээд байгаа pockets of effectiveness тийм. Наад ажил дүрийн дахин дээр чинь яг хин тийм. Тэр нөгөө ширээн дээр сууж байгаа тийм. Хөдөлмөрчтэй үйл дүрчтэй хөвлөөс чи яг хин тийм. Наад цалин тийм хүртээмж дээр хин ширээн дээр суугаад наймаалцах юм. Цааш ирээдүйд энэ реформыг авч явахгүй бол улс төрчтэй хин дарамт үзүүл шахаж нэг хин тийм. Энэ бүх асуудал чинь эдийн засгийнхаас гадна улс төрийн асуудал болчиход байгаа тийм ээ. Pockets of effectiveness гэдэг байгаа чинь тэрийг нь яаж бүрдүүлэх вэ гэсэн асуудал яриад байгаа байхгүй. Энэ нэг нэмийг ингээд өгөөж үзүүлээд тийм болд юм байна гэд ингээд эхлэхэд цааш нь хэм дэмжиж аваад явах жижиг юм ч гэсэн.
Тэгэд одоо үйлдвэрчний эвлийн төлөөлөл гэж их хурлд орлоо шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн байгаа царай нь яг тэр хүн дээр л гараад ирж байгаа байхгүй. Ярих юм баг байхгүй байгаа сэдв те. Цаана тийм concentrated interest байхгүй те. Багш нар энэ ч боо те. Монгол тэр нь хамгийн амар байгаа. Яг зарим сургуулиуд collective action problem гэдэг те тэнийг зүгээр суужиж болно, дуурах хэрэгтэй болно. А гэхдээ зүгээр сууж явах те илүү хожигтой байгаа. Би заавал дуурч яхаа чи дуурч байгаа. Тэ collective action problem. Тэрний чинь хаанаас нэг үүсэх хэрэгтэй байгаа даа ш тэ. Тэгэхээр тэр pocket effect гэдэг нь тэр 3 толгойн жилийн дээр төр хойн хвшил тэ бусад нийгэм тэ тэр үйлдвэрч нь бусад тэ 90-ийн энэ тэр дэмжээд яаж явж явах юм. Тэгээд яаж тэр стандартанд буцаад яаж нэвтрэх юм тэрийг дамжиж тэгээд цаашаа тэр нь яах хэрэгтэй ингээл тэр чинь зөвхөн нэг дардан юм биш л тэ. Техаал ингээл бөөн зөрчлөө юм явна тэ. А тэр нь байхгүй болохоор манад сигнал нь байхгүй болчиход байгаа. Яг хаашаа юу оруулах вэ гэхээр чөтгөр бом зэ. Зөвхөн харанхуур нь чулуу шидэж байгаа тэ. Юунд ч хөрөнгө оруулсан зэ. Одоо манайх тэгэхэд байгаа уул уурхатай хайгуул дээр төр хизээч бит юм зарцуул байл. Тэгэхэд Африкийн зарим улсууд хайгуул дээр нэлээд зарцуулж байгаа 1-2 төсөл болоо тэр бүрээ бүр цөм авсан улсууд байгаа шүү дээ. Тэр бол 100% болохгүй болно гэж хэлэхэд аюу хэцүү асуудал тий. 2 юм оллоо гэхэд тэгээд дууссан шүү дээ үчи дахиад тий. Гэхдээ риск тий and reward тэрийг яах вэ? За боловсрол дээр юм дээр нэлээд оруулах юм гэхээр сигнал байхгүй байгаа шүү дээ. Ямар салбарч тэгвэл буцаагаад байгаа юм. Тэгээд тэр хүмүүсийн төлөө бүр наатгач аавна гэдэг ямар салбар нь хүчтэй салбар байгаа тий. За уул уурхан GMT дээр бол германууд дээр баг хөтөлж ажиллаж байгаа зэх сургуулийг. GIZ нь өөрөө баг менежментийн давхар хариуцдаг гэж магадгүй шүү. Тэгээ ингээд яваад байгаа. Тэгээд тэд нар гэрээ ойж өгч байгаа шүү дээ. Энд бас нэг өөрхөн систем угсраад байгаа тий. А бусад донорууд бол тийм байхгүй тий. Хэрэгтэй хэрэггүй ингээд цацаа дуустдаг ч юм уу тий. Тэгэхээр Монголд шүү дээ ерөөсөө гармаа price үн баг юу ч илэрхийлж чадахгүй. Баг неоклассик эденцийн онлоор бол тийм айгүй их юм сигнал өгч явах хэрэгтэй шүү дээ. Ямар салбар хөрөнгө оруулах боломжтой, цаашаа return хэд байхаар төсөөллийг ядаж олгоно тийм аа. Манай price means pretty much nothing. Яраас юу ч илэрхийлж чадахгүй тийм. Зүгээр баг энэ дээр нэг post Keynesi Marxist-ууд илүү онж магадгүй шүү. Одоохондоо үн бол юу илэрхийлэхээр анги давхаргын хоорондын хүчний тэнцвэрийн тийм аа. Илэрч гарч ирж байгаа юмыг бүр зур ингэж гэдэг ч юм уу тийм. Би бол тэрийг баг үнэ гэж бодоод байгаа шүү нэр. А неоклассик байдлаар харахаар тий. Үн юу гэдэр хэлээд байгаа юм тий. А тэгвэл Монгол хүний цалин юу хэлээд байгаа гэдэг чи тий. Тэгээ тэнгууд төр ямар ч хүн одоо суус би бол үнэхээр хатаарахгүй. А тэнгууд би номоо болохоор би тэгж бичиж байгаа. Albert Hirsch одоо миний ганц тий бурханшилдаг гэдэг эзэгч. Манай хүн болохоор тий idiosyncratic тий. А манай хүн болохоор нөгөө 40 50 60 оны үе тийм үү big push боёо бүх салбарууд руу ингэж ороод те ингэн реформ эсрэг ингэж явдаг. Гацсан байгаа салбарыг их олоод очиод насалчаад ингэж эсвэл бүр харанхуугаар зарим юм орсон ч яах вэ гэсэн. Тийм нөгөө self discovery маань те өөрөө өөрийгөө нээж илрүүлэх. Нөгөө хүн өөрийнхөө авьяасыг нээдэг гэдэгтэй уус өөрийнхөө авьяасыг нээх гэж байна. Өнөөдөр очиж тийм очи 20 оны өмнө очиж ярьж ил чадахгүй мэдэн те. Яаж бодож суугаад тэрийг хэдэн жил бэлдээд бидээ тийм хийгээд үзэхтэй. А би хор тэр школыг үнэхээр баримталтай. А тийм манай хүн болохоор манай хүний суут юм тэрэн дээр байдаг. Өөрөө эдийн засгийн математик гаргалтай. Тэнгуүттэй дэлхийн 14 5 хооронд дэлхийн банкны бус хөгжлийн тэр үеийн нөгөө тэд бүтцийн төслүүд дээр ажиллаж үзэж ирсэн те. Латин Америкт бүх юуг нь мэддэг, Америкт мэддэг, Европт мэддэг те. Германд оюутан байхдаа 20 наснд очиод нацигаас өмнөх Германы те том банк хэрүүд эдэртэй дийл хийж ирсэн гэдэг ч юм уу те. Үгүй тийм аимшиг санаа амьдралтай юм. Амьдралтай. Тэгээд тэрний гаргалгаанууд нь ингээд бүх салбарыг хамарсан те. Энэ эдийн засгийн асуудал чи тийм үү. За одоо юу гэдэг public choice онлог тийм. Улс төр иргэний нийгэм дээр авч тавиад уях яад юм бэ наач. Тэгээ ингэхэр болдгоо ингэхэр болд энэ те. За тэгвэл улс төрийн онлыг эдийн засгийн дээр авчид ингэхэр яад гэдэг ч юм уу те. Санчны саяны яриан дээрээс за хоёулаа ерөнхийдөө улсын хөгжил бол ер нь бол одоо дүр төрх нэлээд бас язоор гэх юм уу да те. Энэ манай улс юу болох вэ? Диагностик ханаас эхлэмээр байна те. Тэрний суур нэлээд харагдаж байна те. Магадгүй энийг цааш нь бодлого боловсруулагч гэдэг юм уу сонсож байгаа бас цааш нь ингээд санчрыг уурайч гэдэг юм үргэлжлүүлээд ярилцвал бас диалог өрнүүлээд бид нар ер нь ийм явж болох байх.
Хоёлоо юун дээр хөгжлүүл яриа л да саяны одоо юу гэдэг сэтгэлгээ маягийн юм дээр жоохон яриа л да тий. За би жоохон бүдүүлэг юм ярьж байна гэх үү заяа. Жоохон бүдүүл. Одоо ингээ сүүлийн үед бол манайх ингээ тийм спектрт айгүй тийм сонин экстрем спектрүүд их гарч ирж байна л да. Юу гэдгийг төрөний дурдсанчлан нэг тийм өөрийн гэсэн нэг онол шиг юм гаргаж ирээд тий. Гэтэ яг тэрний ингээ суурийг харахаар маш эвгүйгээр үлдвэл тийм pseudo science маяг юм гаргаж ирээд тий. Popular science маяг юм. Popular science биш юм аа. Pseudo science юм байна тий. Илүү тийм хуурамч одоо шинжлэх ухаанч сонсогддог гэрнэ нэг тийм шинжлэх ухааны биш үндэслэлгүй. Тэгээ нэг тийм датагаар дэмжигддэггүй. Гэхдээ хуйлдааны онлосоор дээр тий. Хуйлдааны онлос арай чүд дээр тий. Тэгээ ер нь баг хуйлдааны онлос шахав шүү. Зарим талаар гэхдээ айгүй том юмыг шилж судалгаа модлог яадаг тий. Энэ тэндээс заримдаа зарим нь бүр судалгаач байхгүй тий. Иймэрхүү нэг юм явж байна тий. Нөгөө талд нь бол одоо юу гэдгийг нэг хэсэг нь бол ингээд юу гэдэг чинь одоо манайд айгүй хит би одоо өөрийнхөө зовлон гэрээ тий. Би ингээд юун дээр одоо Монголын либертариануудтай очиод уулзах юм бол ерөнхийдөө нэг зүүнтэн гэдэг цол зүүдэг байхгүй. Нөгөө талд нь би нэг хэсэг хүмүүстэй ярингууд би нэг тийм неолиберал гэдэг цол айгүй амархан зүүдэг. Тэгээд яг аваад үзэхээр нөгөө төлийн яг либертарианууд неолибералуудыг л зүүнтэн гэх л байх л та. Гэхдээ нэг ингээд нэг гол зогсонгууд юу гэсэн аль талд нь хараалгуулж байгаа байхгүй тий. Энтлийнх нь нэг зүүнтэн гэж хараа нөгөөдөл нь муу неолиберал гэж хараагаад ийм хавчигдсан байр суурь гэх юм уу да нэг тийм өрөвдмөр зүйлс. Хоёрдугаар нөгөө хоёр талд байгаа нөхдүүд нь айгүй тийм за эвгүйгээр шашинцсан гэх юм уу да тий. Энэ талд нь бол тийм ультра нацист тэгээ нео нацист маягийн үзэл сурталтай бүр экстрим одоо арайч бүр экстрим болчихгоо. Одоо бүр Германы фашистуудыг арайч болчихгоо байна л да. Нөгөө талд нь бол бүр ингээд бүр яг австрийн ч гэдэг юм уу либертариан маягийн ихтэй бүр тэр дундаа за арайч нэг юу юм уу шиг биш байх шүү. Одоо нэг anti-statist, non-statist бол арайч биш байх шүү. Бас анархист ч арайч анархист биш юм шүү. Гэтэ ер нь тэрнлүүгээ нэлээд дөхцөн нэг иймэрхүү маягтай юм хоёр төөлд байгаа даа л да. Тэгээд бид нэр тэгээд яг хин илүү их тод харагддаг гэхээр угаасаа нөгөө туйлын юмнууд их гоё харагддаг. Туйлширсан байдаг учраас айгүй аттрактив харагддаг. Айгүй модны харагддаг. Голын хэд бол тэгээд нэг үед хараалгуулаад аль хоёр талаасаа бойлдуулаад ингээ явж идэг гэж. Тэгээд иймэрхүү орон зай дээр ер нь бид нар яг ямархуу байдалтай байх хэрэгтэй. Одоо GBT бас талбай дээр жигсэж байгаа чинь нэг залуу ирээл хоёулаа юм ярихад те ер нь төр хэрэггүй юм биш үү? Төр бол минимал байх хэрэгтэй юм биш үү гэж ингээл ийм яриа өрнөжсэн би их тодхон санаж байгаа байхгүй. Утааны жигсаал юу болж исэн яриа шүү дээ те. Тэгэхээр энэ дээр одоо бид нар ер нь яг нэг тийм эвтэйхэн хувилбар гэх юм уу та тий. Иймэрхүү одоо экстрим маргаан эсвэл экстрим зөрчлийн дунд яаж одоо их тийм түрүүний ярд дискурс гэдэг юм хэмээр шүү дээ. Тэгвэл дискурс хийхин аргагүй болоод эхэлж штэ зарим тохиолдолд бол ингээд биенийхээ оршихуй хүртэл баг үл хүлцэх гэж хэлдэг шүү дээ тий. Бүр нэгнийхээ оршихуй одоо энийг бас тэр нөгөө нэг Левицкий гэдэг нөгөө ямар Левицкий л нөгөө How Democracy Dies гэдэг номыг бичсэн байдаг шүү дээ. Тэр хүн чинь бол Америкийн улс төр бол ингээд polarizing гэхлээ. Одоо 1900-аад оны их үед ч гэдэг юм 1940 50 оны үед бол бүгд найрамдах нам болон ардчсан намын гишүүд конгресс дээр хамтын бүлэг үүсгээд нэг юм зур зурсан байдаг шүү дээ. Нөгөө гишүүдийн тавиад нөгөө хоорондоо хамтарч нэг ажлын хэсэг дээр ажилласан бол ингээд нэг зураас хооронд тавьсан ч байдаг юм уу те. Ингээд харангуут тэр 60 70-аад оны үед чинь зүгээр баг нам харгалзахгүй шахуу ингээд би энтэйгээ ингээд зураас үүсгээл харилцаад байсан бол сүүлийн жилүүдэд 90-ад оноос хойш 2000 оноос хойш нөгөө нэг бүгд найрамдах болон юу хоёр тийш ингээд туйлшраад за тэгээ энд бас нөгөө сошиал медиагийн нөлөө мөлөө гэж ярьдаг л да хүмүүс. Гэтэ ер нь ингээд Америк бол ингээд туйлшраад эхэллээ те. Тэгээ тэрнээс бол нийгэм асар докторгүй байгаад байна шүү дээ. Ерөөсөө ингээд нэг бол Трампыг шүтдэг бүл нөгөө талд нь Трампыг бүр асар их үзэн яддаг бүлэг те ингээд бүр ингээд тэгээ биенийхээ оршихуйг зөвшөөрөхгүй тий. Би энийг нөгөө хууль ёсныг гэж зөвшөөрөхгүй. Манайд яг зүгээр саяны нэг ивслийн гавьяа гэх юм уу гай гэх юм уу би мэдгүй. Зүгээр хоёр нам бас нэг яг тэр экстрим биентэйгээ үзэх нь арай гайгүй болчлоо гэж хараад байгаа. Тий. Бүр нэг экстрим биенлэгээ буудуулах нь бол арай нэг гайгүй. Гэтэ тэр нь сайн мууг одоогоо би мэдэхгүй. Ястаа мэдэхгүй. Зүгээр хуйлдаад нийлж байгаа найдалж гэж юм эсвэл зүгээр би нэгээ бас нэг айхтар бас хүлээцтэй бай гэдэг их тийм гоё улс төрийн уян хатан зан гаргаж ийнэ үгээд одоохондоо мэдэхгүй. Сонгуульд өгөх нүүр царай илүү тодорхой болох баг. Тэгэхээр
түрүүний хэлсэндээ Америк ингээд тууширч байна. За тэгээд энэ ерөнхийдөө эдийн засгийн муудахаар юм тууширсан маягтай энэ одоо юу гэдэг Унгарт ч гэдэг юм уу те урбан гэж унгарч ирэл ингээд нийгэм айгуу тийм үл хүлцсний шинжтэй те би энийг хуваахсан хоёр тишээ ингээд салсан гэх юм одоо те. Тэгээ би энэ лөгөө өдөөс нь ингээд би нэг оршихуй бүр үгүйсгсэн. Хуучин бол чи миний өрсөлдөгч гэдэг миний хүндэт өрсөлдөгч гэж хэлвэс те. Эсвэл одоо эрхэм өрсөлдөгч нобл те. А чи бит хоёр бол хоёулаа улсынхаа сайн сайхны төлөө явж байгаа. Гэтэ чи бит хоёр арга зам зөрж байгаа гэдэг үсэн бол одоо бол би энийг урагчаар нь дуудах хэмжээнд хүрсэн байна. Тэгэхээр үзэл санааны хөвчсөн ингээд туушрын, улс төрийн хөвчсөн ингээд туушрах маягтай болоод тэгэхээр бид нар нэг тийм би энийг хүлцэхгүй ингээд нөгөө түрүүний ярьдаг дискурс явахгүй. Дискурс явах нь бид нар ямар ч одоо дундын үнд зүйлч гэдэг юм. Би энийг нэг тийм харийнхан л гэж харах гэдэг юм л дээ. Энийг одоо яаж бид нар шийдэх хэвээр. Ингээ энэ хэвээрээ явбал бид нар яг л нэг тийм нэгдвэл юм. Одоо Япон бол түрүүний хэлдгээр дахиад Японыг жишгээр аваад. Япон бол яаж хоорондоо муудалцсан инээ тэрэ болсон дээр нэг изан гэдэг юм дээр очдөг ч юм уу. Магадгүй Шинто шашин гэдэг дээр ч юм очиод бүгд ингээл за окей. Тэ эсвэл Японы өөр нэг соёл эсвэл бидний нэг уламжлал гэдэг юм дээр очиод бүгд нэг тийм яг би нэг сайн гэх гээгүй те. Гэтэ ямар ч тодорхой хэмжээний юм хүчтэй одоо тэг угаасаа арлын улс салангад олон жил орсон гэл яг мэдээж нөгөө нэг historical path dependency те нөгөө түүхэн нөхцөл байдал газар зүйн нөхцөл байдал мэдээж байгаа л да. Гисэн хэдий ч одоо биднийг Монголыг Монгол болгох тийм үү эсвэл бидний нэг тийм юмыг энэ одоо хоёр тишгээ ингээ polarize хийж байгаа. Зарим нь бол бүр pseudo science хэмжээнд явж байгаа. Энэ юмнуудыг бид нар энэ тохиолдолд одоо энийг магадгүй нэлийн залуу хүмүүс их сонсож байгаа гэж бодож байна л да те. Би аль нэг юм зүйлийг муулах гэв юм шүү. Нэг ялгуул sorry либертариануудны ялгуул энэ дээр амар эмзэг байгаад байдаг байхгүй юу. Өөрсдийнх нь эсрэг жоох юм билчингүүт л ингээд өргөгөө сөргөө л ингээд босч ичих гээд байдаг. Айгу хэцүү. Тийм учраас тэр хүмүүс бас энэ жоох хүлээстэй сонсоосоо гэж хүсье. За тэгээ санчрыг яриг сонсъё. Тэр нөгөө Америкийн асуудал юунаас эхэлдэг шүү дээ. Бүр иргэний 90-ад оны нөгөө нэг социологч нам байдаг шүү дээ. Ганцаархнаа боулинг тоглох нэгэд. Bowling alone буюу нөгөө нийгмийн бүтцүүд нь унж эхэлж байгаа сонгодог гэж нэрлэдэг те. Институтууд нь гэр бүл шашны асуудлууд ингээд те. Нураад эхэлж исэн. Тэгээд цоошин зах зээлчсэн те. Хэд санхүүжсэн гэхүү те. Шин ингээд яг тэр хоёрын зааг дээр үсэж байгаа юм багхаа нийгмийг төрсөлсөн. Тэгээд bowling alone. Тэгээд чи одоо явсаар байгаад Америк дундаж тийм насны middle age гэж байгаа. Тэ? Эрэгтэй хүн сайн найзтай юу гэж асуухад 50-аас 55% орчим нь үгүй гэж хариулсан. Тэрүүгээр гарч ирж байгаа тийм. Тэр чинь нийгэмч нэг вакуум гэж юусоо байдгүй шүү дээ тийм. Заавал нэг юм хийн хоосон тийм. Газар үүслэл бол нийгэм нөхдөг гэдэг шиг. Тэр талаас нь нэгдүгээр харуул зүгээр ах Монгол. Монголд яг ямар вакуум үүсэж байгаа юм тийм. Тэрнээс нь эхэлж хөөхгүй болохоор зөвхөн үзэл санаа нь тэр нь борон зүүн байна гэдэг тэгэхээр жоохон хэд өнгөцсөн болчих واخ. Нэгдүгээр тэгж харуулах зүгээр. Монголчууд юуны дутагдал өсчихэд байгаа вэ? Хүний нийгмийн нэгдэж нийлдэг асуудлууд нь хаана байгаа вэ? Тэрэн дээр нь authority буюу тэр институт нь хаана байгаа вэ? Хүн юу л харж байгаа вэ гэж хөхстой. Хоёрдугаарт угаасаа зүүн баруун элдв үзэл санаа эдрийг ингээд нөгөө талаас Ньютон тийм тухайн хүнийх нь өөрийгөө хэн гэж бодож байгаа. Одоо identity гэж ярьдаг тийм. Тэрнтэй бас их холбож харуул өөр харагддаг шүү дээ. Залуу хүмүүс бол галзуу барын аманд гараа ихээс буцахгүй байдаг учраас нэлээд антистатис угаасаа байдаг гэх юм. Тийм учраас либертар үзэл аягүй таалагддаг тийм. Тэгээд тэрнтэйг хөгшчих юм бол тэгээд бас л жоох харамсалтай тийм. Дахиад 30 жил зууралдаад. За тэгж хийж болж гинөө яаж юм. Тэгэхэд ингээд тийм энэ бүмний эсрэг гэсэн байдлаараа зөвхөн state биш тийм. Энэ үнэн бол хотлоо тийм. Энэ бол хотлоо, энэ бол хотлоо тийм. Тэр үгээр юм бүтээж байгаа юм залуу хүн ч тийм. Liberalism угаасаа таалагддаг. Тэр нугас тэгээ байж дээ судалгаанууд дээр. Тэгээд амьдрал үзээ туршлагатай болоод тодорхой хэмжээний conservative streak орж ирэх болж юм үзээгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр бол зүгээр аюу олон жилийн хугацааны юм ярьж байгаа болохоос зүгээр нэг хүний үеийг яриагаа ер нь нэг тиймэрхүү дагуулгаа угаасаа байдаг. Манад тэгээд тойлоо нөгөө пост социалист контекст хараад үзэхээр үзэл санаа байна гэхээр аюу хэцүү шүү дээ. Ялгарчихсан тийм. Яг 90-ад оны дундуур бол үнэхээр олон нам байсан тийм. Ихэнх нь арчсан хөвсөл холбоон дээр зарагдагдсан тийм. Тэрнийг дагсан юмнууд өгдөөсөө ингээл байхгүй бол Америк шиг болчих тойрднаа болол тийм. Тэр би нэг тэрэн дээр нэг амар эмзэглэхгүй байгаа. Зөв нөө илүү sociological нөө хүн хүний identity юун дээр ондоошоо юунаас ижилсэн тийм юунаас ондоошох гэдэг юугаар хинтэйгээ ижилсэх гэдэг байгаа. Тэр ч нэг юмны хоёр тал ч тийм. Хаана authority байж үзээд байгаа. Гэр бүл тийм гэдэг юм хаана байгаа. Төвшөнд тийм.
хэнийг сонсож байгаа ер нь залуу хүн те. Тэгээд үнэхээр атомжод ингээд байгаа юм те. Өөр жижигхэн ийм жижиг circle-д ороод интернет төр тийм үү. Тэрнээсээ бүх гол legitimacy аваад байгаа юм те. Ингэж хараад илүү сонирхолтой авч удаа. Тэгэл тэнгуү дахиад өчнөө нөгөө юу ороод ирж та. Хүмүүсийн асуудал одооны гендрийн тийм. Гендер яаж зохицолж байгаа хүмүүс. Тэрнийх нь эталонууд нь юу биднийг харж байгаа гэдэг ч юм уу гэл та. Гурав дахь хөндөх асуудал болохоор түрүүний манад зэг зүүн борон жинх бодлогын асуудлууд гэж ярих юм бол бас нэг өөр төвштэй. Тэрэн дээр надад ингэж харагдаад байгаа. Тэр нь яг ажилдаг байгаад эхлэх юм бол нэг эсэргүүцэх Монгол байхгүй. Тэрний гол нь харуулах хэрэгтэй болов гэж боддог байхгүй. Бид нар ямар ч улс төрийн хүчин байсан. Ардсан намж байсан гэсэн жижигхэн зүүн төвийн нэг хэсэгтэй баруун төвийн жижигхэн либертар юутай тэ тэдний хоорондоо ингээд яадаг. Тэгэл хүүхдийн мөнгө өдргээд ярихад манай ардсан намж ч гэсэн юм ярьдаг шүү дээ гэж бодлохоо. Тэрэн дээр консенсус маягийн юмтай байдаг байхгүй. Монгол хүн юм чинь хүүхд гэл тэ. Тэрэн дээр би нэг амар polarization үүсэж бодоагүй бодохгүй. Зүгээр илэрж байгаа юмнууд нь жоохон ингээд хит байгаад байгаа. Аюу их юм дээр тийм polarization одоо байхгүй харагдаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө төрийн үүрэг гэдээ ярьсан шүү дээ. Тэгэл шин сэргэлт гэл тэнгүүд ардсан намыг шин сэргэлт гэдэг дээр нэрсрүүцэхгүй байгаа шүү дээ. Бараг тэр гүнлүүн ороод философлон ороод тэ. Зүгээр л илэрлүүд дээр тэр нь ингээд байна шүү дээ. Ингээд төрчин жоо хитрхи данхаагаад байна гэж болохоос шүү. Тэнгүүд надад тийм айхтар эдийн засгийн ялангуяа нийгмийн бодлого дээр харахад polarization гайгүй юм шиг надад. Зүгээр нийтээр зүүн гэж яриад байгаа шүү дээ манайх чи. Тийм болохгүй. Тэр зүгээр нөгөө Тарик Алигийн эснэр extreme center буюу хит төвийн нэг том намтай. Тэр нь олигархийн гар хөлтэй тэ. Маагаад хүүхдийн мөнгө тараадаг ч өөр гэсэн юутай тийм системтэй бүх юм багтцсан нэг том нөхөр сууж байгаа шүү дээ тийм удаахаас. Тэгээ нөгөө ном нь яг юу гэж хэлэх вэ та? Тийм нэг том extreme center гэнэ. Тэгээ 1.5 гэж хэлэх үү? Тийм намтай сууж байгаа. Тэгэхээр надад болохоор тийм санагдаад байна. Ялангуяа зүүн барууны гэдэг асуудлыг шүү дээ. Яг хүндээ хүртээмжтэй байгаан осон гэж хэлэхээр болдгоо ба. Наа чи асуудалд очтой. Targeted policy гэдэг болоо явчихдаг байхгүй юу? Тэ? Янз бүрийн тийм статистик аргаар шатж байгаа дөгөө те ингээд бүр байхгүй болчтой. Иргэн бид нар бүрдүүлэх гэдэг мартаад зүгээр л хүртэгч тулгаад байгаа болчтой. Дэлхийн банкны сайн тайлбар дээр тэгсэн байла. Жишээ нь зарим халамжаа нэмээч те гэд тэр санаагаа дэлгэрүүлээ гэсэн байла. Би болохоор дэлгэрүүлмээр байгаа байхгүй. Хүүхдийн мөнгө гэдрийг 100% болгоод жишээ нь тийм бенефит их нь дахиж 2 дахин нэмээд яг иргэн хишиг мишиг гэсэн тийм нэр өгөхгүй те нэг дээрээс унж ирээд байгаа юм шүү те иргэний хувь гэдэг ч юм айгуу тийм иргэн шилтэлтэй нэр өгөөл болоод тацэт чи тэр нэг хорооны ажилтнанд чамаа хийхгүй ах уу гэж тийм тэр бол баячууд очтоо гэдэг байхгүй бүгд те universal бүгдэнд дараахаа үгүй баячууд очсон мөнгө чи зүгээр дахиад хэрэглээнд орчдөг байхгүй тэр ямар ч асуудал байхгүй те бараг Кейнсийн бодлого болчихно тэр ямар ч асуудалгүй те universal basic income тэгээд элдв халагчлал үүсгдэг тийм үү. Эсвэл бюрократ очиж суугаад шийддэг юмнуудыг хамаагүй сайн хасах хэрэгтэй байгаа. Жишээлбэл ингээд тэгээд нөгөө иргэнлэг юм руу хадуулж явах хэрэгтэй байгаа. Тэрэн дээр тэгчих юм бол надад нэг тийм зүүн баруун үсрэн дээр монголчууд маргалдахгүй харагдаад байгаа байхгүй. Хүүхдийн хов, иргэний хов татсаа. Тэрэн дээр их мөнгө төлөвлөлөөл нийгмийнхаа. Тэгэл тэрэн дээр чинь хүнд кэш өгөх асуудал бол үнэхээр яхахгүй. Монголд хамгийн хөлбөр өндөртэй байгаа байхгүй. Би янз бүрийн жижиг судалгаанууд хараад надад тийм төрөөдс угаасаа. Тэгээд гадныхтай төс, манайхтай төстэй тий судалгаа хийсэн кэш хандаутер гарангууд хамаагүй илүү харагдаад байгаа. Би мөнгө тараах нь тий. Харин манай ч одоо саяхан нэг 10 жилийн өмнө бол одоо бэлэн мөнгө тараахыг бараг л одоо чөтгөрийн үйлс мэтээр номлодог байсан шүү дээ. Одоо ч бас ирвэр байх. Яагаад тэгэхээр чийл энд зөрөгтэй бэлэн мөнгө тараая гэж энд ингээд дуурж шүү дээ. Бараг нээлттэй бараг тэгээ бэлэн мөнгө тараах асуудал бол ялангуяа нийгмийн нөгөө баян хэсэг чинь хэдүүлээ цөөхөн дунд хэсэг хэдүүлээ үлээ ядуу хэсэг хэдүүлээ үлээ гэж бодонгууд ихэнх хэсэг нь хаана хуваарлагдчих вэ гэхээр доогуур болон дундаж давхруу дээр хуваарлагдаад тэгээд нөгөө доогуур болон дундаж давхруу руу хуваарлагдсан мөнгө чи ихэнхдээ дотоодынхаа хэрэглээнд эргээ орчдөг гэх нөгөө Кейнсийн юугаар ярих юм бол ихэнх нь дотоодынхаа хэрэглээнд орчиж байгаа байхгүй. Баячуудын хувьд бол тийм мөнгө бол шалтай мөнгө биш бас нэг талаас. Хүүхэд нь гараад CEO ороод дуусах. Тийм тэгэл дуусах чинь тийм. Тэр бол тийм мөнгө биш. Тийм учраас ер нь бол нөгөө нэг ямар нэгэн тийм need based гэдэг ингээд нэг бюрократ оруулаад ирэхэд тэр нөгөө зав гардаг, дарамтлагдаг, нуглаа үүсдэг гэдэг нэг иймэрхүү маягаар. Эдийн засгийн талаас ярих юм бол тэр мөнгө зүгээр л эдийн засгийн өөрөнд бүүстлээл дотоодынхаа хэрэглээг урамшуулчих учраас бол одоо нэг тийм ноцтой бодлого бол юу биш юм шиг. Тэгээд бас хүмүүс халамж ихтэй ажил хийхээ боллоо гэдэг аргументыг гаргаж. Тэр нь бас нөгөө түрүүний миф болчиход байгаа байхгүй. Яг үнэхээр
хүүхдийнхээ мөнгийг аваад ажил хийхгүй гэдэг сонголт хийж байгаа магадгүй энэ сонголт бол нэлээд доод хэсэг рүү очил байж болно. Тэ? Маш бага орлоготой хүмүүсийн хувьд бол магадгүй тэр халамжийн мөнгийг би хөдөлмөрөөрөө сольчих гэдэг шийдвэр гарч болно. Тэгээ хүүхдээ харж барах шүү дээ. Айтах өдөр цаг тэ жишээ. Тийм магадгүй тийм. Түүнээс биш одоо нэг дундаж руу ороод эхлэнгүүт хизээч тэр нь одоо нэг тийм хөдөлмөрийн орлого хэмжээний мөнгө очоод хүмүүс тэрнээс бол би халамжаа авчлаа айгуу гоё гэдэг. Сайхан ажиллаа хаялаа би энэ ажлыг чи хаялаа гэдэг. Ингээд нэг юм үлгэр домш юм байна. Гэтэ зөвхөн хоёулаа энд бол ингээд яг зөвхөн нэлээд common sense дээр ярьж штэ энэ чинь зөвхөн statistics хөл арах юм бол айгуу тодорхой байж болох зүйл. Гэтэ бидний энийг бас араас нь мөшгөөд өгнө ингээд нэг судалгаа ямаар байгаа байхгүй. Нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам дээр нь байна уу хаана байна уу ийм судалгаанууд яваад мөшгөөд бүр шаардлагатай гэх юм бол тэр судалгаан дээр 3 дахь судалгааны байгууллагатай хамтраад нөгөө хөндлөнгийн гэдэг шиг те ийм хөндлөнгийн үнэлгээнүүд хийгдээд за магадгүй хийгдсэн байх. Би зовлон нь хэлдэг шүү. Монголд бол ер нь заримдаа ингээ юм бол хийгдсэн байж байгаа. Хангалттай байгаа. Шийдвэр гаргах төвшөнд шийдвэр гаргах хүч хэмжээнд очиж те. Очоод явах барихаар хангалттай байгаа. Гэтэл тэр нь доошоо ундаггүй. Тэгээд тэр шийдвэрүүдээ уг нь ингээд албан ёсоор ингээд энтэнд тавьчих юм бол хүмүүс одоо магадгүй сошиал медиа дээр ч юм уу ингээд ярилцахдаа зүгээр нэг би энэ лүгээ ингээд субъектив дайралт хийх биш юу. Тэр судалгаануудыг гаргаж ирээд. Одоо тэрний эсрэг байр суурьтай хүмүүс байгуул тэр судалгааг нь гаргаж ирээд цоггийг олдог ч юм уу те. Асуудал шүү дээ. Ингээд ярих юм бол бид нар илүү нэг төвшөнд дээшээ гарах юм шиг байдаг. Нийт иргэдийн хувьч тэр бодлого боловсруулагчдаа хувьч тэр бид нар ингээд нэг шат ахимаар байгаа байхгүй те. Тэгэхгүй нэг хаал нөгөө түрүүний хэлдэг сургаар тамхины цэгээр эсвэл өөрийнхөө нөгөө opinion тийм зүгээр нэг өөрийнхөө үзэл бодлоо тийм надад нэг тийг санагдлаа гэдэг шиг одоо нөгөө Клеопатраг нэг хар арьстай эмэгтэйг тоглуулчих. Үгүй та нар яагаад Клеопатраг хар арьстай эмэгтэйг тоглуулсан гэсэн чинь манай эмээ тэгж хэлсэн гэдэг нэг тийм болсон юм билээ шүү дээ сая. Тэгээ тэр кино шин чаас IMDb дээр айгүй муу үйл явсан юм билээ шүү дээ чаас. Тэгээ нэг тиймэрхүү маягаа тийм одоо юу гэдгийг харлаган тийм зүгээр мэдрэмжээр ч гэх юм уу тийм биш ингээд энэ хэмжээнд ярилцчих. Энэ одоо нөгөө дискурс гэдэг юм яг чи яг л нэг тийм нэг талаас мэдээлэл нөгөө талаас мэдлэгийн одоо ийм бас нэг ахис төвшилх юм уу да нийтээрээ нэг шат ахихт ч юм уу нэг ийм юм бол миний бодлоор хэрэгтэй л санагдаад байна л да. За тэгээ хоёул нэлээд сайхан ярилцлаа. Төр улсын асуудлыг ярьлаа. Базаа мацад юу дугаараа да тийм одоо энэ жоохон базаад ярих юм бол ер нь бидний хувьд одоо бодууштай тийм энэ подкастыг сонсоод дуусныхаа дараа нэг энэ юмнуудыг бодоосай тийм оюун санаандаа ингээд тунгаагаасай гэсэн нэг юмнуудыг базуул ер нь нэг хоёлоо нэг гой тоо юм чинь 3 тал базаа тийм 3 юмд базуул ер нь тийм энэ подкастыг үзсэн дараа 3 зүйлийг бодоосай гэвэл ер нь ямар 3 зүйлийг бодох хэрэгтэй бол төрөний төр ус гэдэгтэй холбоотойгоор хэдүүлээ институт гэж яриад байдаг шүү дээ. Институцийг болохоор яг урсгал болгоноос шалтгаалаад дэг сургууль болгоноос шалтгаалаад өөр үздэг те. Одоо Ацимог өдөр те Дуглас Нортос те их авсан дэг сургууль бол ерөнхийдөө энэ бол дүрм журам юм аа. Тэгэд дөнгө дараагийнх нь болохоор заах вэ? Тэр нь болохоор албан байж болно, албан бус гэж явж байна. Яг нь ийм дүрм журам гэдэг асуудал нэг байж болно. Гэхдээ тэр чинь Монголын нийгэм гэдэг газар чинь ондоо. Тэгэхээр түрүүний хоёроо нөгөө нэг айгүй том асуудал байгаа шүү дээ. Монголчлон гэж нэг асуудал байгаа тийм. Тэр нь болохоор нөгөө анх үүссэн бүтэц функцийг ч байхгүй болгоод бүр танигдахгүй болгоод будаа болгохыг хэлээд байгаа шүү дээ. Нэг өөдөх нь тохируулга гэж нэг юм байна тийм. Хөрсөндөө буулгана тийм. Хөрсөндөө буулгана гэдэг чинь бас ямар ч юм уу болцтой сүлээ байд. Тийм. Яа та нар яаж хөрснөөр болгоод өгдөг гэж хэлж та. Тэгэхээр одоо тэрэн дээр дахиж нэг юм олох хэрэгтэй маш хэдүүлээд тий. Тохируулга гэдэг чинь тохируулга гэдэг чинь эхлээд өөрөөгөө сайн ойлгоо гэдэг хэлээд байгаа. Ямар хөрсөн дээр юу авчиж наах гэдэг байлаа гэдэг. Тэгвэл бидний нөгөө барууны гэж асар өндөр тийм хөгжилтэй гэж боддог улсуудын институтууд нь яг бүр түүхэн ингээд талаас нь судаад үзэхээр эхлээд тийм хэлбэр төрс ерөөсөй байгаа гэдэг. Шал ондоо гэдэг шүү дээ. Ажлаад ихснийхээ дараа нь хүмүүс тэрийг нь бодож олсон байдаг хэрэг. Хувьсаад. Тийм. Тэрийг зүгээр ажлаад эхэлсэн механизмуудаа цаасан дээр бичиж байгаа гэсэн их бүдүүлгээр ярих юм бол. Тийм. Бүүн алдаа оноотой тий. Цус нөөж тий. Нулимс. Тийм. Хутгалцсныхаа дараа хэдэн зуун жил болж гоод. Тэгээ ялангуяа капитализм эхлээ хөгжиж байгаа. Тэнгүүч давуу тал нь тийм үү. Тий value added хэдүүлээ тий. Чиний эдийн засаг чинь яаж хэд дахин урд ус эхлээ нөгөө гоосоос тий. Тэгээд төрүүлсэн усууд нь дэх нь институцийг өөр хүмүүс бичдэг байхгүй.
ийм институт учраас гэдэг. Тэгвэл тэрийг нь дахиад бүр зөвтгөж өгөх академикууд хүртэл гарч ирнэ. Та зөндөө ийм гоё институт эхлээд байсан учраас инклюзив гэл та. Тэрийг зөвхөн нэрийг авч ашигласан болохоос би Ацимогluтэй огт санал нэгдэх байгаа. Та extractive inclusive гэдэг хоёрыг. Тэгээ институтууд чинь эхлээд function ажилдаг байж байгаа дараагийн хэлбэр төрсөн ингээд ингэсэн юм нэрлэлсэн. За нэгдүгürt ийм байгаа да. Тэгэхээр энийг хэлбэлээ бүх төвшөнд бодж үзэх хэрэгтэй юм шиг байна. Төр уусч эхэлтгөө юу байна? Өчтөрс нэг юм болоод олон нийт нөгөө орон нутгийн хөгжлийн сан биш та. Тэр чинь чаавас нэг хөөх нэг жоохон мөнгө орж ирдэг байхгүй тэндээс те. Орон тэр тухайн дотор уусаас эхэлж байгаа те нэг хэдэн төгрөг орж ирээд тэр нэг app mapтэй болцсон нэг хэсгийг туршиж үзээд. Тэрийг хаанаас уусч эхлээд. Гэхдээ зарим ганц хоёр газар тэрэн дээр нь хард иргэдэн санал мал өгөө нэгсэн байна. Тэгээд саналаа өгөхгүй ингээд их нь үлдчихдэг учраас жишээ нь нийслэлээс танаа зам амж засахгүй. Дүүрэг өөрсдөө над юм дээрээ суулгасан мөнгөөр тэгээд өгчт юм байна жишээ. Тэгэл ийм институт дахиад оруулаад өмнө тэгэл элбэг дээр ирэхэд их хэвчээд ямар институт орж ирлээ. Иргэний занхын асуудал. Дахиад бийжээгүй те. Тэгэхээр хэлбэрийн юмнуудаа жоохон цааш нь жоохон сайжруулахад одоо юу ажиллаж байгаа вэ Монголч гэдэг дээрээ суурлаад тэрэн дээр систем илүү өгсөрч эхлэх юм бол тэр нь амжилттай магадлал өндөр болчих. Яагаад одоо ажиллаж байгаа юм нь магадлал өндөртэй гэхээр тэр чинь optimal биш юм аа гэхэд sub optimal төвшөнд ажиллаад байна шүү дээ. Ямар нэгэн байдлаар тэгэхээр эхний point институт илүү тийм юм оруулж ирэхтэй те юу ч хийж болно те. Залуучууд ч гэсэн илүү app map гэдэг нэг бүх attack гэж дарлаа 3 жил бүх залуучууд хэдэн төгрөг дэшээс өөрөөс одоо хэдэн байгаа. Монгол Калифорнигийн те Silicon Valley экосистем байна гэж үзсэн юм дээр оруулж ирж байгаа юмуд багхгүй те. Тэнгүүд хэлбэр төвсөн дээр анхаарахаа жоохон багасгаад нийгмийн ойлгоод тийм функц дээр нэгж ажиллах хэрэгтэй. Яагаад функц гэхээр тэр функц чинь зөвхөн эдийн засгийн хувьд биш. Нөгөө эрх мэдэл бусад маш олон төрлийн клевэж буюу харилцаа байгаа шүү дээ. Тэрэн дээр ямар нэгэн байдлаар амьдрал дээр тохирсон байгаа учраас тэрийг нь гоё нэрлэж цааш нь аваач боломжтой байхгүй жишээ нь те. Ингээд хороо нийгэм те хорооны ажилтнууд те засаг дарга нар өдөртөө ингээд яг уулзаад ингээ ярангууд шал өөр юм гарч ирдэг байхгүй. Эхлээд энэ дээр ингээ ажиллаж идэж шүү дээ. Эсвэл сургуулийн захирал нь манайх ингээд ингээ болох би багштай ингээд ингэжтэй. Тэнгүүд багш нар бариад ирдэг гэдэг ч юм уу. Ийм нэг төр засаг нь өөрснөө ойлгох хэрэгтэй болчих. Тэгэхгүй очоод хүн болгоо хүний эрхийн тайлаа өглөө өг гэж нөгөөх нь хүний эрхийн тайл юу засаг дараа төвшин тэр нь юу шөтгөр бовод тэгээ 2 цаг сууж байгаа надад нэг засаг дараа ярьж байгаа байхгүй. Тэгээ болор сайхан судаач гэж байгаа байхгүй. Тэгэл амьдралгүй тийм. За point 1 юм байна. За чиний point 2 өнөөдөр чи шууд 2 дахь нь ярьчих. Би 2 дахь өнөөдрийнхөө ярианаас ингэж байгаа. Тийм. 2 дахь point. Хөөх намайг айгу байдалд оруулчихлаа шүү дээ. Одоо шалгалт авч энэ хэсэгт би одоо кат хийдэг баг та. Бодож бодчихсон уу тий. Тэгэхээр бид нар 2 дахь point бол зөв би ахаад өөрийнхөө юм тодорхой хэмжээнд шургуулах байх л та одоо нөгөө алх барьсан юм болон хадаас болж харагдана гихчээр бид нар энэ хаа байгаа газараа энэ нэг мэдээллүүдээ нэг түрүүний яриан дээр гарсан тий нэг талаас бол албан институтууд байна. Нөгөө талд нь албан бусаар шийдэж байна. Мэдээж аль аль нь хослоо явдаг юм а тий. Бүх юм албанаараа шийдэгдээ явдаггүй. Зарим үедэл энэ албан бус юмнууд бол явж идэг. Тэр нь бол гол тоглогч нар тэн дээр үеийн үед байсаар ирсэн тий. Гэхдээ энэ хоёрыг нэгдүгээрт нь ойртуулъя. Хоёрдугаарт нь бас нэлээд юм албанаар нь явуулъя гэдэг ийм санаа. Тэгээд албан дээрээ бид нар бас нэг юм чанарын сайжруулъя гэдэг ба шүү дээ. Тэгээд тэр үднээсээ бол би энэ ядаж энэ албан ёсны сурвалжаас явж байгаа юмнуудын мэдээллүүдийг их тийм зэгцтэй нэгдүгээр бид нар өөртөө ашиглаж сурмаар. Ашиглаа сурч байгаа бол бид дараа нэгж сурах юм байна гэж бодоод байгаа байхгүй тий. Тэгээд ядаж байж явах юм бол ашиглаж болох юм байна гэдэг бас соёл тогтохгүй. Миний харж байгаагаар яагаад ийм соёл тогтохгүй байна гэхээр хүмүүс мэдэхгүй байгаа байхгүй. Энийг ингээ хэрэгжилчт юм байна гэдэг мэдлэг байхгүй учраас угаасаа нэг тийм тогтцсон соёл нь байхгүй юм чинь гэдэг анхны тийм урдч нөхцөл дээр ингээд гинжлэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар төрийн албан хаагч нар ч гэсэн бодох хэрэгтэй байхгүй. Энийг хин нэгэн хэрэглэхгүй байсан гэсэн энийг хин нэгэн хэрэглэх магадaltaй. Эсвэл бүр хэрэглэдэг соёлын сурчлах хэрэгтэй. Манай та нар энийг хэрэглээч. Тэгэхээр манай ихэнх төрийн юу гэж боддог нөгөө урт хил үзүү орооны гэдэг ийм нэг зарчим бодоод байгаа байхгүй. Гэхдээ энэ бол болгоомжтой. Тийм боломж итгэхийн нэг айдас үүдс татсан. Энэ мэдээх болтой дарга зөвшөөрөх юм болов уу? Дараа нь гаргасны дараа даргад алуулах юм болов ч гэдэг юм. Тэгэхээр дарга нар ч бай хин ч бай бид нар нийтээрээ ямар нөгөө нэг сэтгэлгээгээ өөрчлөх одоо одооноос хэлж өөрчлөх хэрэгтэй юм юу гэхээр энийг нэгд бид нар
Тэгээ бид нар ингээ хуваагдчихлахгүй байхгүй тийм муу төрийн албаа гэж хогийн төрийн албаа гэж тийм байж та а ч юм уу хогийн иргэн ч юм уу иргэн юу гэдэг юм биш бид нар шинэ бөөнөрөө нийлээд нэг юм улс орноо тийм бидний улс тийм энэ чинь яг бидний улс гэдэг ийм схем руу гэхдээ тэрнийг бид нэг хайхтар манайхан гэдэг байхгүй нэг бидний улс мос гэдэг чинь нэг огшил омгшил болгоод бүр нэг яруу найраг болгоо ивчдэг байхгүй тийм миний бодлоор бол прагматикаар бидний улс гэж харах хэрэгтэй юм шүү аль ч тохиолдолд энэ бол бидний улс манай байшин манай гудамж манай хороо тэгээ манай дүүрэг манай хот манай улс тий ингээд нэг жижигээс нь томруулаад харах юм бол энэ бүх юм чинь явсаар хагаал миний амьдралд ирээд нөлөөлнө шүү дээ. Тэгэхгүй цонхоороо гаргаад хогоо шидчихэр миний хог биш гэж боддог энэ схем нь засаг дээр сайтлан байхгүй тий. Би энэ тог өгөхгүй ингээд хавдарчих юм бол тэгээд би аюулгүй ч гэдэг юм. Тэгээ нэг энэ дээр аль алтлаасаа нэг тийм ихтгэлцэл бий болох үүднээс бол миний бодлоор илүү их мэдлэлтэй тал нь буулт хийх гэдэг юм уу тэ илүү нэг good gesture гэж хэлдэг шүү дээ. Илүү нэг доош орж. Тэгээд тэрний чсэн хүлээж авсан тал нь эхний ээлжинд бол манай судлаач нар бол бас их яах хэрэгтэй юм шиг байна. Их цаасан болгон өмсөх гэх хаашийн одоо нөгөө нэг талархаж байгаагаа аягуулсан илэрхийлэх хэрэгтэй юм шиг байна. Магадгүй одоо би буруу санааг бол одоо нэг сайн жишээгээр хөрөх юм төв банк болчиход байна л да. Төв банк жишээлбэл өөрсдийнхөө олон улсын хурал дээр хийсэн уулзалтад энэ төр юмдах слайд keynote speech энэ төр юмудаа бүгдийг ил гараад тавьдаг болсон байгаа байхгүй. Энд чинь сонирхсан нэг хүнд төв банкнд өөрт нь архив. А сонирхсан нэгэнд магадгүй тэр үед яригдсан зүйлс дээрээс яжснаа тэр үеийн хуралтай холбоотой материалыг харж ирсэн янз янзын тий магадгүй дахиад ишлэгдээд явдаг ч юм уу иймэрхүү байдлаар өөрөөр бид нар мэдлэгийг ямар нэг бүтээгдсэн тэр нэг мэдлэг мэдээллийг системтэйгээр хадгалах текст хэлбэр байршуулах юм бол одоо нөгөө талаас хиймэл оюун хөгжсөн энэ үед бол тэрэн дундаас хиймэл оюунаар хайлт хийхэд хүртэл тэр хиймэл оюунаар гарч ирж байгаа мэдээллийн чанар айгүй чанартай болчих واخхой. Яг тэр чинь илүү тийм нээлттэй тайлангууд дээр ажиллаж байгаа. А тэгэх юм бол төрийн албан агчдуудыг иргэдүүдийг бүгд айгүй тийм оновчтой шийдэл болох юм байна. За би одоо их тийм data science economist-үүдээр энийг их тайлбарлаа шүү дээ. Айхтар governance талаас нь биш илүү тэр мэдээлэл ил байх тусмаа бүх тал хожно гэдэг энэ схемийг бодоод байгаа. Тэгэхгүй хин хинээс юмнуудаа нуугаал тэг хавдараал энэ минийх л гээл ингээл хэлэх юм бол бид нар нийтээр хохирох юм байна даа л гэдэг нэг юм. Тэг энийг ер нь төрийн албаагч бай, иргэнч бай, компанийн ч бай айгуу сайн л бодох ёстой юм байна гэж. Бүгдээрээ энэ тэнд очиод дугуй хийж ягаар нэг нь дугуйгаа хийгээд тавьчих юм бол нөгөөдүүд нь өөр юм хэмж юм байгаа байхгүй тий. Нэг нь аль хэдийн хийцэн юм байхад тэрэн дээр үргэлжлүүлээд угсрах хэрэгтэй байтал тий. Аль хэдийн нэг хоёр дугуй авах чи би тэр хоёрын энэ тэнд харахгүй хамбаарлага шийдчихээ дахиад хоёр дугуй хийгээд суугаад байж болох ш дараагийнх нь одоо юу гэдгийг байруул энэ тэр юмнуудаа игээд хурдан дугуйгаа угсрах хэрэгтэй болов гэж бодож байна. За одоо миний ээлж туссан санчрих гэдэг байна. Түрүүнийхтэй яг холбоотойгоор нэг юу шүү дээ. Монголын нийгэм гэдэг нь хэдүүл дахиад хүндж бүх юмыг л харахгүй болохгүй ч одоо түрүүний нөгөө функц хаана тийм яг ажиллаж байгаа юм хаана гэдэг юм дуу маш сайн харах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр шатанда тийм саяны засаг солихтоход би гэж харж байгаа байхгүй. Өмнө тэгж боддог байсан. Гэхдээ тэрийг нөгөө баттгах жишээ ерөөсөө гаширдаг байсан байхгүй. Хагас ерөнхийлөгчийн маягийн байж байгаа премьер парламент маягийн болгоцсон шүү дээ одоо тийм. Гэхдээ ерөнхийлөгч нь тухайн хэмжээний тийм яг жинхэнэ ерөнхийлөлтөд өмнө очичвол тэрийг хамгийн хүчтэй овсруулж чадах хэмжээний институт байгаад байна шүү дээ. Та харин тоглоомын ерөнхийлөгч авчвал тоглоом л институт болохоор тийм хаашаа хөрөх боломжтой институт байгаад байна тийм. Гүр энэ надад нэг тийм тодорхой хэмжээ маневр хийх боломж олгоод байгаа юм санагдаад байгаа байхгүй. Чиний түрүү ярьсан шиг бүх юм албан явах юм бол бас болдгоо тийм байдгүй тийм байна. Та бид нар чи тэгээд ямар эвгүй геополитикийн тийм төгсөлд амьдардаг үлээ. Бүх юм ингэж шингээ сааруулж парламентын засаглал яагаад чухал гэдэг үлээ тийм. Парламент засаглал ганц том юм байгаа шүү дээ. Миний бодлоор тэр фидбек гэж үсэн авдаг. Удаан байж магадгүй. Гэхдээ ингэж ямар нэгэн байдлаар фидбек аваад гэхдээ доороос нөгөөх нь болохоор таг гэдэг гэж магадгүй. Эвгүй тийм. Тэгэхээр инновацтай орчин үеийн парламентын тийм засаглал би ингэж бүх талаараа илүү тохирох юм шиг байдаг. Гэхдээ Монголын онцлог нь болохоор тэнд хүүхэн итгэдэг учраас ерөнхийлөгчийн засаглал заавал хажууд наалдсан байж тийм. Тэгээд цаад эрх мэдэл яаж санаж таасан амаараад албан институт дээр ингэж байрлаад солигдоод ингэ явж идэх тийм. Опцион бич гэсэн саб опцион бол яг тохирсон юм харагдаад байхгүй. Улсын системний байгаа байдал та нэг тийм төгөөлөлт төрж байгаа сайн. Тэр шиг Монголын эдийн засаг ямар түүхэн хөвгөлтэй байлаа тийм. Тэдүүлээ дээр ярьсан тийм. Пост социалист дээрээс нь нүүдлийн аж ахуй гэсэн тийм. Энийг дагаад маш өөр. Тэгэхээр нөгөө түрүү айгүй олон юм илэрхийлдэг гэдэг неоклассик онос шиг Монголд юун үйлдвэрлэдэг юмсэг юун те капитал гэдэг бүх юм чинь ингээд факс тийм ойлгомжгүй байдаг тийм
Тэгэхээр Монгол төрүүлж алхсан хүнд үргэлж хожиж идэг ямар нэгэн байдлаар тийм лидершип аюул хэрэгтэй улс байдаг. Монгол тэр нь өөрийнхөө үзмжээр муугай хэлвэл сайн нар хэлвэл тэр хүнийхээ сайн талыг дагаад институт нөгж авч тэр хүнийгээ дагаад тэр лидерүүд амар чухал байгаа. Манай үеийн лидерүүд юу бодож санаж байгаа юм те яаж сэтгэх нь нөгөө алдартай тийм оргоо байдаг шүү дээ. Монгол малч үйлдвэрлэлийн хэрэгсэл юм уу, means of production юм уу, capital юм уу те аль нь юм бэ гэхээр аль аль шүү дээ гэдэг. Нэдлээд идээд хөөрхөн те нэлээ нэхэд өмсч болно. Үржүүлээд капитал шиг хэмжээний бас юу те гэдэг шиг. Яг Монголын хэмжээнд factors of production юу юм, labor юу юм гэдэг эдийн засгийн талаас нь чарсан, засаглалын талаас нь чарсан, социологийн талаас нь чарсан бүх юм ингээд дахиад элементүүдтэй ингэж байгаа бас тийм аа хөдөлгөөнтэй өргөж. Тэгэхээр leadership амар чухал байгаа. Маш чухал, нэг чухал байгаа. Тэр хүмүүс нь институтуудад бараг ингээд цогт ингээд аваа авчихна өөрөөхөө. Тэгэнгүүт бид айгүй Азны юм болчиход байгаа. Тэ Азанд найдах. Хин гарч ирээд ямар хүн гарч ирээд ямар институт байгаа болчихоо. Тэгэхээр лидерүүд айгүй чухал байгаа. Бачин чамтай заримдаа жоохон санал нийлдэг юм болохоор консенсус гэдэг юм дээр. Консенсус би бас бүрдэн гэж боддог байхгүй. Чирж авч хүмүүс нь авч яваад чирнэ гэдэг нь муухай үг сүлээд хэрэглэгдэх байх хэвээр. Наад 30 гэдэг арх хүчил чирж авч явж байгаа юм биш үү гэдэг. Би тэр нь бүр амар ягцалтай. Тэгэхдээ нөгөө талаараа хүмүүсийн фактор амар өндөр байгаа. Тэгэхээр тэр хүмүүст зориулж би бараг илүү яриад байгаа гэж магадгүй шүү. Реформ хийвэл яах вэ? Тэ? Тэгвэл хаанаас нэг хэлэх ёстой. Гэдэг ч юм ингээд тэгвэл мань байрлал ариул өөрчлөлт консенсус гэдэг тийм демократик консенсус биш. Тэр одоо лид хийж байгаа хүмүүсийн дунд ядаж нэг тийм за консенсус хэлвэл ядаж синержи маягийн юм гэж тодорхой харах гэдэг байгаа. Тэгэхгүй тэрэн дээр ингээд зөрөөд эхлэх юм бол хагараад эхлэх юм болов гэж боддог байхгүй. Ядаж нэг ойролцоо тэ бүр нэг хэвэн биш юм аа гэдэг нэг тийм биентэй хөрш тэ нэг юм бөөгнөрл маягийн санаа нь тэ ингээд юу гэдгийг нэг нь одоо юу гэдгийг нэг магадгүй бид нар тэр за ядаж хийдэг юм зөвшөөрч болох хэдэн санаа нь байна шүү дээ. Бүр маш энгийнээр хэлэх юм бол манайх бол нэг хэсэгтээ уулуурхаа дамгаа явна гэдгийг бол ямар ч ирүүл ухаантай хүн гарч ирээд үгүй гэж хэлэх нь бол үгүй байх. Дараа нь зүгээр яг мал аж ахуйг яах юм гэдэг дээр бид нар бас нэг тийм тохиролцоо маягийн юм. Өдөө аж ахуйг бид нар яг яах юм тий тохирчмоор байгаа байхгүй тий ингээд миний бодлоор бол тэгээ тэрэн дээрээ юу н одоо тэр лид хийх гэдэг байгаа хүмүүс нь хоорондоо тодорхой хэмжээний санал нийлчих юм бол миний бодлоор их амар юм болов уу гэж боддог байгаа байхгүй. Тэгэхгүй нэг тийм хид хідэн түлхүүр асуудлууд дээрээ ядаж ойролцоо дундын юм хид хид юм олоод авчих юм бол нөгөө за яаж вэ гэдэг дээр бол би хэцүү. Тэр бол түм янзын зам байдаг учраас хүн болгон янз янзын юм ярих баха. Зүгээр яг юу хүрэх вэ нөгөө вижн те хүрэх гээд байгаа тэр вижн дээрээ ядаж нэг тийм за би бүх ард түмний консенсус бол мэдээж яриаггүй шүү те. Эсвэл үнэхээр тэр улс орныг удирдах авч явж байгаа хүмүүсийн дунд нэг те ойлголцол одоо Дэн Сяопиныхаар бол те хулганаа барьдаг муур байх ёстой гэдэг концепт байсан шүү дээ те. Ямар өнгөтэй байх нь хамаагүй гэж хэлж ирсэн нөхөр бол яг тэрнтэй адилхан функц яриад байгаа. Тийм бид нар манай улсад маш олон хулган байгаа. Тийм учраас бид нар мууртай байхгүй. Хадаж манай улсад маш олон хулган байгаа. Бид нар дахиад авчирий гэдэг юм ярьж болохгүй байхгүй те. Дахиад авчирчих юм бол нэг нь дахиад авчирна гэдэг дэх юм бол айгүй хэцүү байхгүй те. Тэгээ тэр нь ядж байгаад айгүй мундаг нөлөө бүхий байрал дээр байх юм бол бүр төвхтэй байхгүй. Тэгтэл нөгөө талд энэ талд нэг нөхөр одоо юу гэдгийг могоо авчирна гэдэг хэлэх юм бол магадгүй могоо магадгүй хулгана итгэл байх л та. Тэгэхээр тэрний ядж байгаад хортоо могоо байх юм айгүй хэцүү байхгүй те. Гэтэл хамгийн аятайхан хувьд нь муур штэ гэдэг тэр сандлыг хичээл юм бол бид нар үнэхээр энэ хулгана бариад ах юм байна гэдэг санаа. Яг зүгээр ямар өнгөтэй ямар үйлдвэрийн муур бол хоёр дахь асуудал. Тэрний дараагийн асуудал юм байна гэдэг. Тэр үдээс нь маань чинь хилээд байгаа. Яг санаа нь бол тэгвэл хамаагүй ойрхон байна. Тэгвэл хэцүү байна уу? За. Тогс. Зүгээр нэг үгнээс хүртэл юм үүсдэг гэж боддог байхгүй. Тэрэн дээр мэдэхгүй бидж байгаа гэж би боддог. Тэгсэн чинь өөрөө бодсон байдаг ч юм ба. Аймаг сонирч түүний коммуникац. Тэгэхээр бол би яг тэгж хараад байгаа. Хүссэн үсээгөө манай ууийнхаа юм тэ хүссэн хүсч гэсэн ямар нэг үгсгэн тэ өөрийнхөө үйлдэлээр өдөр тутамд өнөөдөр хүртэл ингэж хийж байгаа. Тэр нь ямар байх вэ гэхээр тэ дахиад сонирхлого болоо гэж тэ. Тэгээд за сайхан ярилцлаа. За манай урлагийг хүлээж авч оролцсонд их баярлалаа. Тэгээд нэлээд олон бид хоёр бол нэлээд тийм хүн сэдвээр ярилцлаа. Яагаад тэгэхээр нэлээд одоо тэ бас нэг амар баян яригдаад байдаг сэдв биш. Яг зүгээр улс төрийн яриа бол их яриа болдог тийм. Улс төрийн тодорхой тэр инглээ гэдэг яриа эсвэл үүдгийн засаг инглээ фракцууд инглээ гэдэг ярианууд явж идэг.
ихэнх төр яриануд бол миний бодлоор цаг зуурын шинжтэй байдаг. Тэгээ мартагддаг. Битүүрийн ярьсан яриа бол нэлээд тийм углуургаар нь ярих гэж оролдлоо өөртөөхөө хэмжээнд. Тэгээ мэдээж цаг хугацаанд баригдаж байгаа. Хоёрдугаар бас хитрхи онлын гүн гүнзгий юм яриа явуул бас энэ бол подкаст биш бүр лекц болоо явуучих учраас тэгэхээс нэлээд тохируулах гэж манай санчир нэлээд хичээсэн байгаа. Би ч яг нэг тийм дэшээ ярихгүй учраас ингээ энэ үеинд наргалаад санчирыг жоохон дэшээ явуучих гэдэг доош нь буугаад эргээд буулгахыг оролдлоо. Тэгээд мэдээж энэ цаашаага хүмүүст хүрээд энэний дараагийн өөр илүү сонирхолтой энэ дундаас илүү өөр сэдвээр илүү гүнзгийрч ахаад нэг тусгаалсан подкаст хийн эсвэл бүр яриа ч юм уу те ийм хийхээр бол бид нар үргэлжлүүлээд хийх бах. Яг тэгэхээр манай энэ Thinkers гэдэг подкаст бол юу альваа нэг тийм сэтгэдэг боддог хүмүүсийг л аль болох оруулах гэдэг юм те. Юу ч боддог байж болно. Айгу мундаг бизнесийн санаа боддог байсан ч гэсэн тэр бол нэг тэр бизнесийнхаа хүрээнд Thinker гэж үзнэ. Эсвэл одоо юу гэдэг нэг иргэний нийгмийг босгож ирээгээ явж ич болно. Эсвэл нэг багшч байж болно те. Нэг имийг бодос сэтгэхэд гарч байгаа судлаач гэдэг юм ийм хүмүүс зориулсан ийм подкаст байлаа. За тэгээд энэ удаагийн дугаар өндөрлж байна. Баярлалаа. Яа баярлалаа.